Эдэрийн хүүтэн дачигнаж буй энэ өдрүүдэд TV8 телевизийн тарил нэвтрүүлгийн уран бүтээлчид нэгэн гэр бүлийн хүсэл мөрөөдлийг биелүүлж элэгүтэн болохоор шинэ оны анхны дугаар буюу тарил нэвтрүүлгийн 86 дахь дугаарыг эхэлж байна. Ингээд бид Оросын холбооны улсад ажиллаж амьдарч байгаа нэгэн бүсгийн хүсэл мөрөөдлийг онцолж байна. Хил дамнан ирсэн цагтлыг үзэгч танд сонирдуулъя. Сайн байна уу? Намайг Шархуу овогтой байгалмаа гэдэг. Би Оросын холбооны улсын Ставрополь хотод амьдардаг. Миний бие захидал бичих учир нь 10 гаруй жилийн өмнө Оросын холбооны улсын Ставрополь хотод манай охин алтан үрэл тэмцээнд оролцож байгаад Монгол охин Женетэй танилцсан юм аа. Ингээд би охиноороо дамжуулж арга гэртээ танилцж Монгол бүсгүй болох Эрдэнэ цэцэгтэй найзууд болсон юм. Эрдэнэ цэцгийн том охиныг ганц цэцэг буюу Катя гэдэг. Төвний хувьд тус улс руу 5-аас 6 настай байх үедээ ээжтэйгээ хамт очсон. Одоо тэр 34 настай. Эх орондоо ирж чадахгүй 29 жил болж байгаа. Төвний ээж Эрдэнэ цэцэг хүнд өвчний улмаас бурхан болсон. Ганц цэцэг буюу Катя монгол хэл огт мэдэхгүй. Тиймээс Катя надаар дамжуулж энэхүү загтлыг хөргүүлж байна. Катягийн мөрөөдөл нь эх орондоо ирж төрсөн аав ээжийнхээ ах дүү болон төрсөн гэр бүлтэйгээ уулзах юм. Танай телевизийн тавилан нэвтрүүлгийн баг хамт олон энэхүү загтлыг хүлээн авч эрхэмсэг Монгол бүсгүй Бирюкова ганц цэцэг буюу Катя дүүгийн минь хүсэл мөрөөдлийг биелүүлж өгч туслана уу. Загтал бичсэн Монгол улсын иргэн Шархуу овогтой байгалмаа. Би ч өөрөө Ставрополд гэр бүлээрээ амьдардаг л да. Тэгээд би 18 оны 12 сарын 27-8-ны үед яг шинэ жилийн өмнө ирсэн. Би шинэ жилийн өмнө Монголд ирээд тэгээд бэжэтэл энэ Катя маань 5 сарын 7-нд дахин ээж маань комд орчлоо гэдэг ирэхгүй юу? Хэд он? 19 оны. 18 оны. За. 5 сард. Яг тэр маань баярын л дараа юм. Тэгээд ээж комд орсон ямар ч найдвар өгсөн гэж яриад тэгээд мэдээж тэгээд тэр чинь тэгээд маргааш нөгөөдөр нь тэгээд 7 8 дэлүү тэгээд ямар ч гэсэн ялтын бэр өмнө ингээд өөд болчихж байгаа. Одоо ганц нөгөө би ойр дотно байсан болохоор бид нар чинь Ставрополд амьдарч байхдаа тэгээд 2010 онд манай охин сургууль дээр одоо нэг тэмцээнд оролцож байгаа л танилцсан. Одоо тэр Катя гэдэг байгаа шүү дээ. Энэний дүүтэй, энэ бас дүүтэй гэдэг дүүгийн надад Жена гэдэг. Дүүна манай охин хоёр тэмцээнд оролцож байгаад би энэ хараад Монгол бас их онцлогтэй. Монгол цус гэдэг цаанаас идэв. Хоёр энэ л хараад чи хэмбэ гэсэн гэж. Тэр чинь монголоор ярихгүй шүү дээ. Оросоор л чи хэмбэ гэдэг. Тэгэнгүүтээ манай охин тэгсэн юм байл л дээ. Би нөгөө Монгол манай ээж Монгол ээж Орос би гэнгүүт нөгөөх нь манай ээж бас Монгол аав Орос гээл. Тэгээд энэ хоёр танилцсан. Энэ хоёр хүүхдээр дамжуулж бид нар танилцсан л да. Катя тэгээд яг хөө 5 сар тэгээд ээж нөнгөр болонгууд надаас баян бид нар чи холбоотой байна. Тэгээд надаас ийм хүсэлт явуулсан байхгүй. Та манай үнэхээр ганцаардж байгаа байхгүй. Наад охин чинь та манай ах дүү нарыг олж өгөөч, ээж ах дүү нарыг олж өгөөч гэдэг. Тэгээд би олж өгье зураг мөргийг явуул гэдгсэн. Уг нь бол Эрдэнэ цэцгийг орсоор болохоор Ирка гэдэг байхгүй. Ирад болохоор юу байсан? Монголын нэг улаан паспорт байсан. Өөрөө тэрийг надад их үзүүлдэгсэн байхгүй. Тэр дээр үуч Монгол иргэний өмнөх биш паспорт гэж байсан. Тэр паспорт нь надад айгүй сонирхолтой байсан л да. Би угаасаа тэрийг олсон тохиолдолд хаанаас ч олчихно гэж бодож байсан чи Катя тэрийг олж чадаагүй. Тэгэхээр Эра чи 90 оноос хойш нааша Монгол руу орж ирээгүй юм шиг хэлвэлээ л дээ. Мөн хамгийн сүүлдээ онд орж ирсэн. Бис мэдгүй л надад бол тийм улаан паспорт байхгүй. Фэйсбүүк дээр найз нөхдөөрөө дамжуулаад Оросд байхдаа хүртэл би Эра өөрөө бас гуйж ирсэн би тавьж ирсэн юм байна. Тэгээд
Монголд ирчээд бас өөрөө фэйсбુક дээр энэ хүнийг таних мэдэх хүн байна уу? Ингээд Казакова гэдэг тавьж л ийсэн. Катигийн хувьд Монгол нэр нь бол ганццэг гэж байгаа тий. Тэгээ ганццгийн маань хувьд одоо хэдэн оны бүсгүй юм бэ? Одоо мэдээж бүсгүй хүн чинь тухайн улс орондоо ажиллаж амьдарч явах хугацаанд гэр бүлтэй болоо 4 хүүхэдтэй л болсон баг тий энэ талаар. Тэгсэн. Катя маань анх очихдоо жоохон охинлоцсон гэдэг 5 6 тал өтсөн гэж ярьдیں۔ 88 оных. Одоо л Катя маань одоо чинь 5 хүүхэдтэй. Нөгөө алдарт их манайхаар бол тэгээд гэр бүлтэй 5 хүүхэдтэй. Тэгээ хамгийн бага нь 2 хүүхэд нь болохоор 2 ихэр хүү байгаа. Тэгэхээр 4 нас гарантай бараг 5 настайдаа Оросын албаны улс руу явсан. За түүнээс хойш их одоо их орондоо ирээгүй 30 жил болж байгаа юм байна. Тий 29 30 жил одоо 5 6 тал очсон юм билээ. Тэгээд очиод тэндээ нэг дугаар нөгөө Оросын ерөнхий боловсролын сургуульд орж ерөнхий боловсролын сургуульд төгсөө. Уг нь бол ангаах сонирхолтой байсан гэсэн ангаахтаа орчход дараа нь тэгээд нэг хүүхд мөхт гаргаад тэгэл яасан юм уу. Өөрийнх нь бол ангаахыг их сонирхдаг л гэдэг чинь. Их гоё зөөлөн сэтгэлтэй юм аа Катя маань. Тэгэхээр Катигийн маань ерөөсөө хамгийн том зорилго хүсэл мөрөөдөл бол ээжийнхээ ах дүү нарыг нэгт хоёрт төрсөж ээжийнхээ ах дүү нарыг олох. Тий аавыгаа ер нь бол одоо мэдээж намайг гаргасан болохоор миний эцэг гэж байгаа л үзэлгээд хэлж ил. За ээжийнх нь ах дүү нарыг олоход бас аавынхын сураг гарах магадлал бол өндөр. За аавынхын сургийг гаргалаа. Ээжийнх нь ах дүү нарыг оллоо. Харин Катигийн хувьд Монголд ирэх боломжтой юм. Боломжтой. Өөрөө болохоор Кати ингэж хэлсэн. Чин Оросоор болохоор Оросын жилийн минь нэвтрүүлэг болчихж байгаа болохоор би энэ улсын телевизийн сувагт худлаа хэлэхгүй. Яаж хийж байгаа л би ирнэ. Тэгээд ирж юу яана тэгээ баярлаа. Хамгийн өдөр болгон л асуудаг шүү дээ. Олсноо л гэдэг. Би альва юм бүгд чамааг ирэхээр бүх юм чамаас л шийдэгдэн. Чи Монголоор орж ирэхдээ чамаас хилээс эхлээл бүх юм гээ бичлэгээр яваал явна л гэж тайлбарладаг. Магадгүй Монголд ах дүү нар ч гэсэн одоо Эрдэнэ цэцэг гэдэг бүсгүйг хайж байхыг та бид бас үгүйсэхгүй шүү дээ тий. Тийм л ах тий. Тийм л ах. За баярлагч тавилан нэвтрүүлгийн хамт олон бид таны энэхүү итгэл сэтгэлтэй авчирсан загтлыг нэвтрүүлгийнхаа гол зорилго болоод Катигийнхаа хүсэл мөрөөдлийг биелүүлэхийн төлөө талын нэвтрүүлгийн 10 бүтээлчд бид бол чадхаараа ажиллах болно. Тэгээ талын нэвтрүүлгийн маань энэ удаагийн гол зорилго бол Катя буюу ганццгийнхаа хүсэл мөрөөдлийг биелүүлж одоо түүний ээж Эрдэнэ цэцгийн төрсөн ах дүү нарыг олох мөн төрсөн эцгийн талаарх мэдээллийг нь бол олох нь бол талын нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаарын гол зорилго болж байна. Ингээд үзэгч та бүхэн талын нэвтрүүлэг маань эрлээр үргэлжлэх болно. Бидэнтэй цуг байгаарай ТV-нэ. Хил дамнан ирсэн загтлын дагуу тавилан нэвтрүүлгийн баг хамт олон ээлжид эрэлдээ гарахаар боллоо. Загтлын эзэм Брюкова ганццэг буюу Катятай нэвтрүүлэг эхлэхийн өмнө уулзаж мэдээлэл авах боломжгүйч Монголд байгаа ах дүү хамаатан садангийнхэн сургийг гаргаж чадвал түүнийг эх орондоо авчирч болох юм гэсэн том зорилгыг бид тавив. 1990-ад оны ихэнх үед Зарин дулан овогтой Эрдэнэ цэцэгт Монголоос нэгэн загтал очжээ. Энэхүү загтлыг түүнд Монгол дахь ах дүүгийн хэн нэгнээс нь бичсэн байна. Ингээд бид тухайн загтлын эзнийг олж чадвал нэвтрүүлгийн цаашдын зорилго тодорхой болох хүндхэн даалгавартай тулгарлаа. Азар бидний эрлийн эхний үр дүн амжилттай байж Зарин дулан овогтой Эрдэнэ цэцгийн төрсөн эгч Эрдэнэ чимэгтэй холбогдож чадсан юм. Нэвтрүүлгийн маань эрлийн гол зорилго болсон бүсгүйчүүдээ уулзуулахаар студийнхаа байранд орсон байна. Тэгээд Эрдэнэ чимэгч сайн явж ирсэн үү та? За таны хувьд яагаад одоо гинт ТV8 телевизийн студийн байранд хүрээд рүү яг юу болоод байна гэд нэлээ гайхаж байгаа хаа тий? Би одоо манай хүү охин хоёр хатад байдаг аахгүй. Тэгээд би нэг баг хүмүүс хэрэгтэй идэв. Тэгээд тэрийг л дэргий гэж намайг дуудсан байх гэж бодсон. Эрдэнэ чимэгч маань хувьд эцэг хийсээ хідүүлээ вэ? Би гिचгээс 6. Тэгээд ахыг 2 минут хүртэн доороо одоо 2 дүүтэй, нэг дүү манд гадаал гараад сургуу батл. Тэгээ өөрөө 3 хүүтэй, 2 охин, 1 хүүтэй.
За таныг бол ТV8 телевизийн студийн байранд яах гэж авчирсан талаар бол охин нь бол багзар гадарлаж байгаа тий. Тий, ер нь гэхдээ яг нэрээ юм бол хэлээг байгаа тий. За таамаглаж байгаа зүйл байна уу? Энэ тархины нэвтрүүлэг яагаад таныг студиуд дуудсан талаар? Хаашаа явсан дүүмнээр үү тэгээд нэг хүүхэд нь байдгийн тэр нэг хотод байдгийн тэрнтэй нэг холбоо яриад тэгээд тасарсан. Хаашаа явсан дүү чи хүүхдээ? Нэг хүүхдний байдгийн 4 настай. Тэгээд нэг эдэн жилийн өмнө нэг сурган гараад тэгээд одоо сургахгүй байгаа. Тэгээд дорндод байдаг гэжсэн. Тэгээд тэрнээс би сурган гаргав. За ТV8 телевизийн тархины нэвтрүүлэгт Орос улбаны улсын Ставрополь хотоос маш холоос нэгэн загтал ирсэн. За тэр загтлын тухай хэлэхээс өмнө би танд бас нэг загтал уншуулъя. Магадгүй энэ захиаг та таних баха. За энэ захиаг та уншаа үзтээ. Би танд уншчих уу? За энэ захиа бол Монголоос явсан захиа байлээ. Монголоос очсон захиа байлаа. Чухам энэ захиаг хэн бичсэн бэ гэдэг энэ бас надад чухал байна. Сайн байна уу? Хайртай дүү минь. Энэ захиа очих өдрийн мэндийг дэвшүүлээ. Та нар бүгд сайн биз дээ. Ажил төрлөн сайн уу? Аляска болон аав ээжд нь минь хүргээрээ. Ганц цэгээ сургуульд явж байгаа биз дээ. Жения том болж байна уу? Эндээс сайн явж хүрсэн үү? Бид нараа санаа их л зовж байна. Бид нараа бүгд сайн байгаа. Санаа зовсны хэрэггүй. Эрдэнэт хишгээ хоёр ажиллаа хийж байгаа. Батмүх ахын бие хаан сайн ажилдаа явж байгаа. Алцхгүй хотод ажил хийхээр явсан. Батцуур, Бацаяа, Батбаяр бүгд минд дэвшүүлж байна. Ган чимэг Эрдэнэлд Эрдэнэцэг хичээлдээ явж байгаа. Би гэртээ бэлигээ оёод сууж байна. Тэгэхээр бэлий оёдаг хүн захиаг бичсэн байна. Энэ таны захиа юу? Одоо наад 20 жилийн өмнө биччихсэн да би. 20 жилийн өмнө бичсэн юм. Хэдэн онд бичсэн захиа юм бэ? Тэгэхээр одоо 88 онд 2 он хэвлээд байгаа. 98 онд. Тэр хавцад байгаа да. Тэгэхэд одоо наад чинь манай дүү одоо бүгдээрээ байгаа надад чинь. Тэгээ манай хүргээ авах байсан. Сая Бацаяа ажил хөрөлдөөд Сэрбитонд ажилд орсон 3 сараас Нэхлэн бодогчоор ажилд орох гэж байгаа гэж. Бид нар 3 сарын 2-ноос Талиагач ахын 40 соногт дарах явна. Тэгэхээр Талиагач ах гэж байна. Тэгээ 20 оны жилийн өмнө ахгүй одоо. Тэгэхээр 1998 он 90 оны захиа гэсэн юм уу? Тий. Манай ах их хоёр одоо нэг нь бараг ойрцоо өнгөрсөн шүү. Энэ дэвтрийн захианыг канадцаа хөлбөр ирсэн л дээ. Тэгэхээр захианы энэ цаатлын дэвтрийг харахаар яхаар нөгөө 3 мөнгөний 4 мөнгөний гэдэг дэвтэр байх шиг байсан. За тэгэхээр та ерөнхийдөө гадарлаж байгаа юм байна уу? Манай дүү л байна. Хаашаа явсан дүү. Одоо 68 он. Хэн гэдэг? Эрдэнэцэг гэдэг. Орос руу яваад ирэнэ гэдэг үедээ өөрөө энэ Орос руу нэг охин явсан. Тэгээ охин байгаа. Одоо нэг 87 оных. Охины хэн гэдэг? Там охин. Бас Орос нэртэй суур бас ганц цэг гэдэг байхгүй. Дундаас нэг охин гарсан. Тэр нь одоо оюутан болтол багсаад 20 гарцаа хүн байна. За. Орос улбаны улсаас одоо талбайсаар би зөндөө яагаад юу яахгүй. олоогүй. За бидэнд хэн хандсан байг бол Катя буюу таны хэлээд байгаа Монгол нэртэй ганццэг гэдэг охин бидэнд энэ хүү загтлаа байглаа гэдэг. Тэр охин чинь 6 настай явсан. 5 настай явсан. Таны хаах хэвээр өмнө үү? Тэр үед ээж нь 2006 онд ирсэн байхгүй юу? Тэгэхэд манай их өнгөртөн биш. Ах хоёр өнгөртөн биш. Тэгэл нөгөө гэр бүлийнхээ батганаас салгуулахад ирсэн чинь тэр үеэр нөгөө хуучин нөхөрөнд байхгүй яагаад тэгэл тэр үе яагаад тэгэл иргэн яваад гэсэн баг. Тэгээ сурахгүй. Таны дүү мөн үү? Охин нь ээж. Мөн бэ. Бүрээ. Охин ч баргаар арьцаа баргаад. Мөн бэ. Охин мөн байна. Бас нэгэн таагүй мэдээ дуулах чинь уучлаарай хичээ. Таны дүү Эрдэнэцэг 2019 онд бурхан болсон. Яа гaagaa хийдэг. Надад бат санах юм байхгүй. Тэгээ би тэр дүүгээс нэрээ хүн болноос дандаа асуу зураг моргын нүрт. Одоо зураг нүрт надад идэх манай хүү ээжтэй байгаа. Тэгээд хүн амтнд үздэг байна. Нэг нүхэнд байна. Тэгээд нэг хүүхнээс сураг гаргасан чинь тэр хот нь дайн болоод
8 жил болоо. Тэгээ одоо эргэж сэргэж байгаа юм билээ. Тэгээд нөгөө нэг хүмүүсүүд нь цагаалд тийшээ яваад тэгээд ерөөсөй байхгүй юм. Тэгтээ дүүгэж үзүүлэхээр нэг нүхэнд байна гэдэг байгаа байхгүй. Тий. Тэгэхээр би яг байгаа гэж би өөрөө итгэж байсан. Тэгээ одоо тэрнээс гарсан охин төрний салхтай 4 натахт нь аваад өнгөрт. Саалт тэгээ өөрөө өнгөртөө. Тэгээд охин нэг өмнө надад би бас охины сураалцаар агаал хайсан л да. Одоо 27-8 та хүүхэн. Тэгээд хотод байгаа гэдэг. Тэгээд би одоо сайн мэдэхгүй. Тэгэхээр Катяд буюу ганц зэгд ихч байгаа гэсэн үг юм уу? Тий, тэр одоо галуудад байгаа юм тэр манай дүү охиных нь дүү охин бас байгаа аахгүй. Монголд аавдар өвдлөө өөрөө болохоор ээжигээ дагаа явсан байхгүй. Катя, Женя юу? Тий. Тэгээд тэр одоо тэнд Катя, Женя гэсэн хоёр охин байгаа шүү дээ. Одоо хоёр охин байгаа. Тэр хоёрын чинь дундх нь энд байгаа аахгүй Монголд. Тий, одоо энэ хотод сургууль гараад байгаа. Аав нь ганцэрэг гэж юу? Тий, аав нь ганцэрэг тэгээд одоо өнгөрөөд бас 2-3 жил болж байгаа. Удаан тулаад ирсэн. Тий, бид нар бас аавынх нь бол ирэлт гарсан. Аав болон та бүхний ирэлт гарсан байсан. Тэгээ харамслаа аавынх нь. Тэгээд аав нь бас гай охиныгоо ярьсаар байгаа л тэгээд би энэ уулзсан тэгсэн чинь би охинтойгоо уулзсмаар байна гэж тэгсэн. Тэгээд нөхөр нь тэр манай дүү охин ирэхтэй 2006 онд ирэхтэй охиноогоо дайнд явтлаа гэж ярьсан байхгүй. Үнтэй суугаад бүгд гараад дайнд явтлаа гэсэн. Тэгээ өөрөө эндээс яах вэ? Дайн үер яг өөрөө тэр охин сургууль соёлоо төгсөөд үнтэй суугаад бүгд гаргацсан. Тэгээ өөрөө энд Монголын иргэн биш. Нөгөө хойчин нөхрөөсөө яага нөхрөөгөө нэр дээр авуулаад галаадын хүн болоод Монголын иргэн биш гэдгээр утгаараа явтал юм би тий. Тэгэд автоматлалтарсан. Тэгээ тэр үе чи гар олж байхгүй. Нөгөө холбооны лагаа уцаар ярьдаг гэсэн. Тэгэл би ядам байг нь байгаа тэгээд амар итгэж байгаа. Уучлаарай гэх тэгээд хороогийн юмны амьдрал гэдэг мөнх бас тэгээд магадгүй таны хувьд таны ах トゥ нарын хувьд энэ улсын энэ дэлхийн хаа нэгтээ таны дүү байгаа хаа гэдэг өдөр болгон хүлээж хайжсэн байна. Одоо манай бас байгаа гээд одоо эрдэнэчдийг яаж байгаа л заалаад уулзах юмсан нэвтрүүд юугаар л хадах шиг ял би ч өөрөө бодчиход байсан. Тэгэхээр тайди маань хойд бас эрдэнэ цэцэг чи хайж бас бидэнд хандахаар бас шийдчихсэн биш үү тий. Би шийдвэдээ наад нөгөө миний яг өөрийн мөнгө туяагээд хүүхэн байдیں۔ Галалд байдгийг масдаг хүүхэн байдیں۔ Тэр хоёр бас тэг зураг мургийг аваад ингээд тавьсан чинь өрөөсөө гарч ирэхгүй ямар санийгээ зургийн төвд тавьсан байхгүй. Надад одоо зургууд нь байдгийг одоо аав ээж мэднүүд өнгөртөө одоо манай дүүтэн бэсмүүд одоо 52 3 талаад авах шин. Өөрөө их үсэд энэ байсан байх. Тэгээ яг нөгөө найсад байсан. Тэр үед бас хүн өнгөртөн гэж дуудсан байхгүй. Хамгийн сүүлийн захин дээр өнгөртөн хадам өнгөртөн тэгэл охиноогоо дайнд явтлаа. Би ингээл одоо Монгол очих хэрэг байхгүй өөрөө тэгээд байсан байхгүй. Хамгийн сүүлд надад ингээд захиад ингээ маань тэгээд би хоёр оюутантай хүүхдтэй тэгэл захиаг нь байр түрээстэй тэгээд хаяг нь байхгүй. Тодорхой хаяг байхгүй болтлоо шүү дээ. 95 онд явсан байхгүй. Тэгээд энд хэлж байгаа л өөрөөсөө мэдээ ах мэдтэй л басна. Тэгэхээр таны хувьд Женя болон Катятай уулзах уу? Уулзмаар. Уулзах хүсэж байна уу? Тэгээ дүүгээ бас маш ихээр нөгөө нэг эрдэнэ дүүтэйгэл энэ дорж ирчээл эрдэнэ цэцэг хийж байгаа л гэж ерөн бодоод. Одоо тэр галууд байгаа дүүгийн энэ Монгол байгаа дүү хоёрын л хооронд нь уулзсан би ч өөрөө одоо уулзмаар би үуч одоо ихээсээ гараг 2-3 дахнаар үтчихэд бас. Одоо тэр хоёр нь бөө мөрөөс. Одоо тэр ихтэй дүү ах нь одоо бөө яарна өдөр шингүй яарна. За ойлголоо ихтэй. Тэгэхээр таны хувьд маань одоо Катя яг таны бидний хувьд бол яг бидний эрхийн маань гол зорилго болсон хайж байгаа хүмүүс маань бол таныг мөн байна гэж бодож байна. Таныг одоо яхахгүй одоо эрдэнэ цэцгийн маань төрсөгч болж байна те. Одоо Катя болон ганц цэцгийн маань уулзахыг хүсэж байгаа ээжийнх нь төрсөн ах トゥ нар бол та бүхэн маань бол одоо мөн байна гэж ойлгож байна. За харамслаа нь бол аавын талаарх мэдээллийг бол бид Катяд бол дуулгаагүй байгаа. Тэгээд юуны өмнө тантай уулзаж одоо бас ах эгч нараас нь төлөөлөл болгож тантай уулзаж та бүхэн манаас Катя Жанатай уулзах хүсэл байгаа юу гэдгийг бас сонсож байгаа нь бол энэ байна. Уулзсан даа би одоо баг налтан минь баглах юм байна одоо тэгэл жоохон би хаагдтыг одоо амь сэрүүн дээр уулзцмаар тэгээд эдгээр хооронд нь халдвар сүдвэр яригдсан. Ганц охиноогоо чи өөрийнх нь төрсөнд бүтээч.
За баярлалаа гэж. Тэгээд TV8 телевизийн тавилан нэвтрүүлгийн уран бүтээлчид бид таны дүү Кати Жаны хоёрыг Монголд авчирхаар юм уу эсвэл та бүхний хэн нэгнийг хойш навж явахаар юм уу хоорондоо багийнхантайгаа ярилцж байгаа та бүхэндээ эргээд хариулна. Баг хамт олон бид нэвтрүүлгийн гол зорилгоо биелүүлж бол хайж байгаа хүмүүсээ олсон учраас үр дүнгийн үзэж ах トゥ нарыг бол заавал уулзуулна гэдгийг бол амлаж байна. Харин та бүхэн маань биднэрт бас чадхаараа бас нөгөө та хэдийг наас цааш нэлээд олон удаа дуудах бах тэр болгонд бас цааргалахгүй шиг телевизийн студид дээр бас хурц ирээрээ гэж хүсэх байна. За баярлалаа гэж тэгээд хоёулын хэлэлээ эргээд холзъя. Эрдэнэ чимэг нэвтрүүлэгт хандсан Бирюкова ганц цэг буюу Катягийн төрсөн эмэгтэй дүү. Монголд байдаг талаар бидэнд дуулгасан нь маш чухал том мэдээлэл байлаа. Ганц цэгийн төрсөн аав ээж ган зориг Эрдэнэ цэцэг нар гэр бүлэн цуцлуулж тус тусын амьдралын замаа хөөхөд бага охин ган чимэг аав дээрэн үлдсэн ажээ. Гэхдээ Эрдэнэ чимэг ган чимэгтэй одоогоор холбоогүй байдаг бөгөөд Улаанбаатар хотод байх магадлалтай гэдэг мэдээллийг бидэнд өгсөн юм. Нэвтрүүлгийн оролцогч бүсгүй Бирюкова ганц цэг буюу Катяг эх оронд нь авчирч ээжийнх нь ах トゥ утай уулзуулахаар шийдсэн баг хамт олон бидний дараагийн алхам бол төөний дүү болон аавын талын ах トゥ уг олох байлаа. Нэвтрүүлгээс нэвтрүүлгийн хооронд хүн хаадаг бидний ажил энэ удаад ч илүү олон эрэлт гарч Катягийн төрсөн дүү ган чимэгтэй уулзаж чадсан юм. Ирлийн явцад мөн одоо ганц цэгийн маань төрсөн дүү ган чимэг бол гарч ирсэн. Тэгээд ган чимгийн тухайд бол одоо 1990 он орх тий. За ганц цэгийн маань хувьд бол одоо өөрөө чинь төрсөйгч ганц цэг бол чиний талаар бас сайн мэдгүй байх шиг байлээ. Хараахан бол мэдгүй байх шиг байсан. Загтал дээр бол яг чиний талаар бол дурсаагүй байсан. Тэгэхээр бид бол юу гэж ботсон бэ гэвэл нөгөө маш балчир байхдаа таны одоо аав ээж хоёр тишээ болоод та хоёрыг нэгээр нь авч ирсэн болохоор ээж нь магадгүй ганц цэгт таны тухай огт хэлээгүй байсан юм шиг байлээ тий. Ямар ч сан манай аав бол ер нь бол танаа ээж бол ингээд чамайг бол нэг их бага байхад бит хоёр тишээ болсон гэж ярьдаг. Тэгээ ээж ихч хоёр ч юм бол ямар ч гэсэн бол ээж ч юм бол Орос руу ингээд явсан. Тэр чамд бол төрсөн ихч бол байгаа. 88 оны 10 сарын 21-нд төрсөн гэж надад бүр хэлдэг байсан. Яг манадыг хандсан Катягийн маань хувьдад яг 1988 оны 10 сард төрсэн бүсгүй байгаа. Тэгээд сая бас хашааны гадаа яг биднийг тусаад аваад өөрийг чинь харахад бол яг л Катя харагдчихсан. Яг Катягийн яг Катя л харагдлаа. Тэгээд багийнхан бид хүртэл бүх юм хоорондоо адилхан юм. Тийм тэгээд аав бол аюух хилдэг байсан. Аавын ах トゥ гэсэн эмээ өвөө ч гэсэн хилдэг байсан. Танай одоо 88 оны нэг охин байх хэвээр миний хүү хизээч чи ихчтэй гэдгээ бол мартчих болохгүй шүү. Нэг юм манаас нэг эцгээс хоёр бол ялдшгүй гарсан гэдэг. За Катягийн маань хувьд бол маш бага загтал дээр бичснээр бол 1992 91 оны үед 3-4 настайдаа л явсан юм шиг байлээ. Тэгэхээр чиний үед их балчир одоо ой хүрээгүй байхдаа үлдсэн байх магадaltaй байл. Тэгээ яг эднэр бол нөгөө нэг аавын тал нэмээ бол нэг 6 сартай л байсан. Энэ хоёр хоорондоо нөгөө ингээд яг хийж явах үед бол тэмээсэн гэдэг юм билээ. Би бол юу ч мэдэхгүй шүү дээ. Яавал тий хилдгийг надаа одоо ийм байсан. Одоо тэгээд ямар ч нэг 6 сартай л байсан. Тэгээд хойшоогоо явахдаа бол 94 онд явсан. Чи бол 4 настайсэн. Би бол нэг бүдэг бадаг яг анаа нэг орж ирээд нэг том алдаг нүдтэй нэг юм их тийм ийм жоохон майг тийм их чи ингээд аавыг би булаацалтаад ингээд бэснаа нэг бүдэг бадаг сандий. Тэгээд нөгөө ээжийн тэр нөгөө бага эрэхтэй дүүн над руу зургийг явуулсан. Тэр хэдэн оны зураг байсан мэдэхгүй чатаар. Тэгэхэд бол нэг яг жоохон 3-4 настай байсан. Яг нүд нь бол яг надын нүдэнд яг харагдчихлаа. Тэгээ би яг хүний нүд гэдэг чинь өвлөн өргөө адилхан байд юм байна гэдгийг л тэрэн дээрээс их харсан. Ээжийн бас одоо яг хэдэн оны зураг мэдэхгүй амарцсан бас би бол яг л ээж л юм байлээ бас. Тэ. Тэгэхээр яг бидний өгсөн зургийг явуулсан юм болов уу? Хидзээ явуулсан саяхан үгүй
тэд нар иржсэн зураг гэсэн. Иржсэн үеийн зургийг явуулсан байна. Зөв. Явуулж исэн гэсэн. За, ганчмаг хоёлоо аавын тухай бас яриа өрнүүлээ тий. Аав нь одоо ээжээс нь гэр бүлээ цэцлүүлснасаа хойш дахин амьдрал зохиосон юм уу? За ямар ажил төрөл хийж байгаад бас бурхны орныг зорьсон. Энэ цаг мөчид бас аавынхаа тухай манай үзэгч олонтой хуваалцах. Трактор гамааны жолооч байсан манай. Тэгээд ер нь бол тэгтээ сүүлийн үед бол нэг хектар ажил хийгээгүй хөдөө манай өвөө эмээ малтай байдаг байсан. Тэгэл ярьж очин ер нь тэгэл бол хандлагад ногоо муугаа тарина аав нь тийм юм гээл явдаг байсан. Аав нь уулзах чадахгүй ч гэсэн миний охин ямар ч гэсэн ээж их хоёртойгоо уулзарай л гэдэг. Манай талны нэвтрүүлгийн уран бүтээлчд бол бас хөлийн чандаас хэд хэдэн дугаар хийжсэн туршлагатай. Тэгээ хөлийн чандаас хүн хайх тал дээр бол туршлага байгаа. Тэгээ энэ удаад бол их чин төрүүлж хандсан байна тий. Ээжийнхэн талынхантай саяхан бас холбогдсон гэсэн ээжийнхэн талынхын ямар нэг юм дуулгасан. Дуулгасан одоо ээж ихч хоёроос чинь ээжийн баг дүүрэн би нэг хаяа нэг залгадаг хгүй. Тэгээд ингээд залгахад юу байна мэнэ гэлээгүй ярьсан ч үгүй. Ээж ихч хоёроос чинь ингээд сураг гараадаа. Тэгсэн чил би ч бүрээс та хөө өнрөө зарлаад өрөөсөө яг ороод ирэх гэж байгаа юм шиг санагдаад өглөө өрөөсөө босоод өрөөсөө баг л өдөр ороод ирж байгаа юм шиг санагдаад исэн. Тэгээд одоо ээж ихч хоёроос ч ингэ сурагтай байна. Миний дүүдэгтэй чимээгүй байж байгаараа гэдгийгсэн. Тэгээд бас ямиг яаж мэдхүү гэдэг хөр хэмтэн тэгээд исэн байлээ л дээ. Тэгээд сүүлд нь над руу одоо нөгөө баг дүү эрэхтэй дүү их чинь гээд нэг ихч байгаа штэ ээжээ. Тэгээд тэр хоёр ингээ яриад өө ээж чи ингээд их чи хоёроос чинь сурагтай байна чи бэлтгэлтэй байж байгаараа гэсэн чи би бүр бүгдэн рүү зарлаад энд чи баг ганцаараа дивээд байгаа юм аашээ. Тэ гоё байгаа юм чи яна би ерөөсөө ингэж хөрхий одоо өөрөө бага явсан юм чинь бас одоо бас 50 нэвтрүүлэг одоо бас ингэж хандаж яад юм л санаанд ороогүй шүү дээ. Ганчмгийн ган цэцэг маа юу одоо Кати их чинь бол түрүү би хэлсэн тийм. Тэний тухай бол мэдэхгүй байгаа. За. Өөрийг нь одоо төрсөн дүүн хүлээж байгаа гэдэг нь мэдэхгүй байгаа. Огт мэдэхгүй байгаа. За өөрөөс чинь гадна ээжийнх нь ах дүү нар, аавынх нь ах дүү нарыг ч холсон гэж мэдээгүй байгаа. За. Баг хамтолон бидвэл одоо Монгол улсад бол урьсан. Одоо ирж нэвтрүүлэгтээ оролцоо гэдэг ихний мэдээллийг л өгсөн байгаа. Тий. За тэгээд өөрийнх нь захиан дээр бол бичснээр нь бид нар эхлээд ээжийнх нь ах дүү, дараа нь аавынх нь ах дүүг уулзуулна. Хамгийн сүлд буюу одоо хамгийн том сюрприз нь чи байх болно. За. Хамгийн гол нь орс хэлтэй юм. Байхгүй ш. Тэ яана яаж хүчтэйг ойлгосон. Тэгэл одоо эгчтэй хоёрын нэг нь монгол хэлээ, нэг нь орс хэлээ сурхал ах та тий. Тий. Одоо тэгэл ямар ч ирж л байгаа юм чинь тэгэл яаж иж байгаа л ойлголцсон доо. За. Ээж нь буюу Эрдэнэ цэцэг. Хамгийн сүүлд ээжийнхэн тухай ямар сураг хинээс сонссон? Үгүй эднэр ээж чинь мэдгүй байгаа юм байхгүй юм л гэсэн нэг мэдээлэл өгөөдсөн. За ээжийнх нь хувьд их чинь чамд харамсалтай мэдээд болох чинь бурхан болсон. Лигний циррозоор нас орсон. Лигний циррозыг зөвөвчтэй байж чад унтаж байхдаа хамар болон амнаас нь цус хараад унтаагаараа энэ орчлагоос бутсан байгаамаа. Тэгээд мэдээж хүний нутагтайгаа их хүн охин өрөө үргэлж эцсийн ансгалаа хураах хүртлээс охин өрөө бодож охинтойгоо сэтгэл зүрхээрээ хамт байсан байхаа гэдэг тэг чинь бол бас итгэлтэй байгаа шүү. За. Аав чинь нас барсан оныг бодохоор ээж аав ирж их ойролцоо он жилүүдэд бурхамлсан мэлээ. Энэ зураг чам дээр ирсэн үү? Ирээгүй. Ээж нэ. Аль нь ээж нэ? Энэ цаам бодлогтой л шүү. Энэ ээж нь те? Тийм ээ. Нүүдвлэг л би юм шүү дээ. За энэ ордлын энэ улаан ягаан цамцтай бүсгүй бол одоо Катя бидний хооронд гол гүүр болж байгаа таны ихчийн загтлыг Монголд бидэнд хүргэж ирсэн нэвтрүүлгийн маань эхлийг тавьж өгсөн юм мундаг бүсгүй байгаа. Тэгээд энэ бүсгүйгийн хувьд л одоо ээж чинь хамгийн сайн найз нь. За одоо ээжийг нь бурхан болсноос хойш Катяд ээжийнх нь оронд ээж болж яваа ийм бүсгүй байгаа. Одоогоор бол Монголд ирчихсэн
нэвтрүүлэг дээр ихчтэйгээ олцохдоо чи энэ бүсгүйтэй бас уулзна. Энэ бүсгүйгийн хувьд яг нэвтрүүлгийн турш одоо баг хамт олон бидэнд орчуулга хийж ажиллахаар хамтран ажиллаж байгаа. Тэгээд чи яг бичлэгийн дараагаас ээжийнхэн зургийг биднээс авч ална. Ихчийнхэн том ус үеийн зураг ирсэн үү? Үгүй ирээгүй. За би чандаас ихчийн чинь том ус үеийн зураг гэж хэлээ. Оо, яг нүд нь яг байна штэ. Тийм ээ штэ. Яг ийм нэг том алаг нүдтэй ихч. Ингээд эгэндээ гэдэг нэг нүдэнд харагддаг байхгүй. Би нэг 3 мөр 4 мөрөвтэй л байсан. Маш их баяртай байна. Ер нь айгүй их баярлал. Ер нь бол сургийн тооснаас хойш айгүй их баярлж байгаа. Би өнөөр өрөхгүй шүү дээ өглөө. Энэ дайн манай нэвтрүүлэгт нөлөөлнө гэж бодсонгүй. Дайнаас болоод бид нар бас маш их цаг хугацааг алдлаа. Дайнаас болоод нөхөртөөгөө хамт ирэх боловч одоо нөхөрт нь гадагш нь хил нэвтрүүлэхгүй энтер гэдээс бидний хувьд хөөцөлдөх нэлээ ажил байлаа. Тэгээд одоо эртэл нойр өрөхгүй. Ихчтэйгээ олцсон. Уулцсан. Ер нь амар их ер нь явтлан аюу тэрж ер нь бороо өөрөөсөн салмааргүй л. Бараг хаашаач ер нь гарсан ер нь бол ер нь хаашаач гарсан ер нь бол цугл амар байна. Одоо энэ бараг 30 жил гэдэг чинь бас их хугацаа шүү. Мандаг ээжийг асарсан гэсээ Катя. Тэрээс хараад төрхий баярлж байгаа. За бол өдөр бол ярдгүү өдөр нь байдгүйсэн шүү. Миний охин хаана яваал, миний охин одоо хавьгаа гайгүй танагтайгаа тэр ирэхгүй болоо гээл тэгээд идэгсэн. Тэр нь охинтойгоо л их уулзах юмсан. 2 охиноо нэг ястаа нэг сайхан хооронд нь уулзалчаад хаван сууж явах юмсан л гэж идэгсэн. Ер нь тэгээ хүний эцэг их гэдэг чинь ер нь айгүй зөнтэй идэм байна. Ер нь баг 2 охиноо ингэж уулзахыг бол баг харж л ийсэн юм байна гэж би ер нь дууснаас хойш ер нь байнгын бодчих шин. За тэгвэл тун удахгүй идэлээ тэгээд хэдхэн хоногийн дараа ихчигээ хөтөж аваад ихчтэйгээ аз жаргалтайгаар баярын нулимстайгаар уулзъя. За тэгээ. Ганццэг ганчмэг нарын аав Ганзөрг 2019 онд бурхан болжээ. Дүү ганчмэг эгчийнхээ талаар маш олон дурсамжийг эргэн санаж байна. Хаашаа явсан нь үл мэдэгдэж сураг дасраад байсан төрсөн эгчийнхээ тухай сонссон түүний аньсах нь нулимсаар дүүрч нүүрэндээ баярын мишэл тодруулсаар. Ингээд бидний зорьсон ажлууд саад дотор ихтэй байсан ч амжилттай бүтсээр нэвтрүүлгийн оролцогч Ганццгийн ах дүү төрөл садан бүгдийг нь олсон тул түүнийг Монголд авчрах сүүлийн том алхмаа хийхээр боллоо. Дайнаас шалтгаалж бичиг баримт, зардал мөнгнөөс эхлээд төлөвлөгдөөгүй олон асуудлууд араараасаа гарч эхлэв. Зорьсон зорилгодоо хүрэхэд ганцхан том алхам үлдээд байгаа бидэнд эхэлсэн ажлын үр дүнгээ үзэхийн төлөө шаардлагатай бүх арга замыг эрэлхийлэх шаардлага гарсан юм. 5-6 настай дан ээжтэйгэн хамт хөлийн чандыг зорьсон ч харамсалтай нь хүний нутагт унчирч хоцорсон Монгол бүсгүй эх орондоо ирэх туйлын хүсэл мөрөөдөл нь биелэх төхөж аав ээжийнхээ ах дүү болон төрсөн гэр бүлтэйгэн эх орондоо уулзах боломж бүрдэж байна. Энэ бүхний эхлэлийг давж өгсөн Монгол бүсгүйг эх оронд нь авчрах ажилд чин сэтгэлээсээ тусалсан Монгол улсын иргэн Шархүү өвөгтэй байгалмаа. Тавилан нэвтрүүлгийн үнэнч үзэгч Швед улсын нийслэл Стокгольм хотод үйл ажиллагаагаа явуулдаг Баасанхүү захиралтай Евромон АБ компани хамт олон болон түүний гэргий Алгаа өвөгтэй Эргэзэдма мөн Сэлэнг аймгийн иргэн Бавуу өвөгтэй Төгс Баяр нарт нэвтрүүлгээр дамжуулан талархснаа илэрхийлье. Мухардал, төөрөгдөл, шантрал, эрэл хайгуул, адал явдал бүхий амьдралын сургамж болсон амаргүй ажлын үр дүн гарч нэвтрүүлгийн оролцогч Брюкова Ганццэг эх орон руугаа ирж явна. Тавилан нэвтрүүлэгтээ хамттайгаа ирэх хүмүүст та бүхэндээ маш их баярлалаа. За өнөөдөр бол 2022 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод өглөөний 6 цаг 15 минут болж байна. 2022 оны 8 сарын 19-нд эхэлсэн бидний ажил 4 сарын дараа үр дүнд хүрэхэд бол тун ойрхон болсон байна. Нэвтрүүлгийн оролцогч Ганццгийн хүсэл мөрөөдлийг биелүүлэхийн тулд ТV8 телевизийн
уран бүтээлчид бид түүнийг эх орондоо урьсан юм а. За ганц эцгийн хувьд бол нэгд эх орондоо ирэх чин хүсэл мөрөөдөлтэй байгаа бөгөөд хоёрд өөрийн төрсөн ээжийн ах トゥ уг олж уулзах, гуравт төрсөн аа болон түүний ах トゥ уг олж илгээдэгтэй юм. Ингээ ганц эцгийн эхний хүсэл мөрөөдөл биелэж түүний хувьд 29 жилийн дараа нөхөр Денисийн хамт эх орондоо ирж байна. Түүнийг нэвтрүүлэгт анхлан загтал бичсэн байгалмаа болон ТV8 телевизийн тавилан нэвтрүүлгийн уран бүтээлчид ухтан орж байна. Ингээд үзэгч та бүхэн тавилан нэвтрүүлэг үргэлжлэн хүрч байна. Бидэнтэй цуг байгаарай. ТV8. Коронавигийн амжилттай хамтран сорилсан төлөвлөлт процессын баталгааны болон төлөвлөлтөөр үйлчлүүлээ. Амны хайлт маркет тасмас төлөвлөлтөө Катя өгөх гэж байна. Катя. Таксофон. Ура! Сначала вот так рука. Нужно выпить. Потом это как ощущение прийти, то, что вы приехали, что дорога была хорошая. Как большой, да. Потом Денису передашь. Денис передашь. Денис все выпьет. До конца будете. Долго, да. Говорит нам отпустит Катя. Брюкова ганц цэг буюу Катя нөхөр Брюкова Денис Валерьевичийн хамт 29 жилийн дараа эх орондоо ирлээ. Агаар болон газраар нийтдээ 10 гаруй мянган километрийг дуулсан тэднийг тосож аваад хотын төвд байрлах 4 од зэрэгэлтэй зочид буудал болох премиум зочид буудал руу хөдлөв. Брюкова ганц цэхэнд 5 хүүхэдтэй бөгөөд монголоор бол алдарт их одонтой ээж юм. Тэрээр 4 хүү 1 охинтой. Хамгийн бага нь ихэр хүүгүүд. Оросын холбооны улсын Ставрополь хотод цэцгийн дэлгүүрт ажилладаг хөдөлмөрч монгол бүсгүй. Харин түүний нөхрийг Брюкова Денис Валерьевич гэдэг. Халмиг гаралтай, мебель тавилга хийдэг гарын дүүтэй хөдөлмөрч нэгэн бөгөөд анх удаа Монгол улсад ирж байгаа нь энэ юм. Гадаа гэгэмэлтийж их хотыг зочид буудлын цонхоор харсан Брюкова ганц цэг буюу Катя Монгол гэр удааг харж уулга алдав. Түүний ажиллаж амьдардаг хотод утаа бараг байдаггүй учраас их хотын манарсан утааг манан буусан их орон минь Монгол гэртэйгийн хамт хамгийн гайхалтай үзэсгэлэнтэй хэмээн уулга алдсан юм. Хилийн чандаас ТV8 телевизийн тавилан нэвтрүүлэгт оролцохоор ирсэн Екатерина буюу ганц цэгийг үзэгч та бүхэндээ уулзуулахад таатай байна. За Катягийн маань хувьд 29 жилийн дараа эх орондоо ирлээ. Тэгээд сайн явж ирсэн үү? Сэтгэл хэр байна? Эх орондоо яг одоо ингээд хилээр орж ирж байгаа шүү дээ, тий. Тэгэхээр ер нь чамд юу илүү их сонин содон байсан бэ? Наверное, знаете, вот эти холмы, горы такие. Эх орондоо ирэхэд уул тал нь сэтгэл их ойрхон байсан. Олон жилийн дараа ирж байгаа болохоор зарим зүйлийг төсөөлөхөд их хэцүү байна. Би маш жоохон байхдаа эндээс явсан. Тохойд явж байхад галт тэрэгний цонхоор том уулуудыг харж байсан. Хилийн дээрээс алхахад галт тэрэгний цонхоор харж байсан уул минь үнэхээр өөр харагдаж байв. Монголдо орж ирэхэд би бодож байсан. Хасах 40, 50 хэмтэй өвдгөөр татсан цастай өвлийн улиралд ирж байгаа болохоор маш хүйтэн байна гэж төсөөлж байв. Миний байдаг газар далайд ойрхон
дулаахан уур амьсгалтай их хүчтэй салхитай. Наверное, больше на эмоциональном уровне. Яг ингээд нөгөө монголоор орж ирээд би илүү монгол хүн юм байна гэдгээ их мэдэрсэн гэж байсан. Энэ талаар До конца, наверное, у меня осознанно. Монгол орон их өөр хуурай амьсгалтай юм байна. Би маш их сэтгэл хөдлөөд өөрийгөө Монголд байна гэж бодохоор итгэхгүй, тарих ажиллаж өгөхгүй сэтгэл маш их хөдлөөд их өндөр байна. Хамгийн түрүүнд анзаарсан зүйл гэвэл би нөхөртөөгөө ирж байгаа болохоор монголчууд намайг биш нөхөрлөө харж байсан. Яагаад гэвэл би монгол хүн учраас монголчуудаас ялгагддаггүй. Одоо ч гэсэн сэтгэл маш их хөдлөөд тарих юусаа ажиллаж тогтоож өгөхгүй байна. Да и все, наверное, чисто вот волнение. Монгол гэрийг хараад нэлээ уулга алдчих шиг байсан. Ер нь монгол гэрийг мэдэх үү? Да, я в детстве ночевала в юрте. Би Оросд олон жил амьдарсан болохоор хүмүүсийн харьцаа, үйл хөдөлгөөнийг мэдэрч байна. Яагаад гэвэл нөхөртөөгөө ингээд тайван байхад монгол хүмүүс бол түргэн, шуурхай, хурдан, дайчин харагдаж байна. Ер нь та нарыг хэнийг ч харсан байсан холын хамаатан шиг эсвэл төрсөн гэр бүл шиг дотн харагдаж байна. Би энд төрж өсөж байсан болохоор Монголд гэрт амьдарч байсан. Би нөхөртөөгөө ярьж байсан. Монголд очиод гэрт хонон шүү гэд. Гэхдээ сая Монгол гэрийг цонхоор хараад уулаг алдлаа. Яагаад гэхээр Монгол гэр дунд байшин байгааг хараад жаахан гайхаад байв. За счет того, что я в России очень много лет прожила. Но темперамент, я чувствую, все равно у меня этот монгольский есть. Өнөөдрийн хувьд л одоо Катяд бас Улаанбаатар хот ийм хот байдгиймаа гэдэг талаас нь баг хамт олон бид бас хэд хэдэн газруудаараа очиж үзүүлэе гэж бодож байна. Тэгээд өөрөө ч хувьд бол бас багийнхан бидэнтэй хамт явах боломжтой юу, бас Улаанбаатар хотыг явж үзэх үү? Ну, обязательно, конечно. Мэдээж энэ бүхэн надад маш чухал. Бүх юмыг үзэж харахыг хүсэж байна. Та бүхний маршрутаар явнаа. Бид хоёр Сэлэнгэд буудал байхдаа монгол хэлийг ойлгохгүй ч гэсэн зурагтаар харсан. Зурагтаар жагсаал хөдөлгөөн болж байгааг мэдсэн. Та бүхэндээ маш их баярлалаа. Тэр холоос биднийг авчирж энэ бүх ажлыг зохицуулж байгаад үнэхээр их баярлалаа. Передача. Для меня это очень важно. За тэгвэл хэдүүлээ Улаанбаатар хоттой бас танилцах, аялалдаа гарцгаах уу? Конечно. Монгол улсынхаа нийслэл Улаанбаатар хоттой танилцах аялалд бид гарлаа. Хүйтний ирж чангарч хөдөлгөөн үүмэн дүүжрэлж их байгаа ч гэсэн эх орондоо 29 жилийн дараа ирж байгаа бүсгүйд бүх зүйл үдсгэлэнтэй харагдана. Хорон бүрийг бодоо болгон буулгаж эх орноороо тэр бахархаж мөн омгшиж байгаа нь илхэн. Улаанбаатар хот одоо чиний магадгүй амьдардаг хотоос илүү төвжирэлтэй байна уу? Да. Ставрополь хотод төвжирэл арай бага байдаг юм байна. Амьдардаг хот нь их дулаахан гээд төрүүлэгчсэн. Тийм болохоор бас Монголд ирээд ингээд өвлийн гүртэг малгай ороолтонд шууд орч хараас дасгаж нэлээд хэцүү байх шиг байна тий. Да, вообще некомфортно, неудобно. Жохон тохгүй байна. Яагаад гэвэл амар зузаан гүртэгтэй малгай ороолтонд орсон болохоор тохгүй байна. Манай хотод дулаахан. Бид хөнгөн гүртэг пальтоо өмсөж маш ганган хувцлах дуртай. Энд болохоор би яг өвлийн өвөө шиг болсон байна. За хэдүүлэнгийнх нь яг анхлаад очих газар бол одоо Улаанбаатар хотын маань одоо зайсан толгой. Тэнд бол гарсаар одоо Улаанбаатар хотыг тэр чигт нь харах бүрэн боломжтой байгаа. Маш их баяртай байна. Таалагдж байна. Сүхбаатарын талбай. Энэ бол Монгол улсад ирсэн гадны зочид жуулчин болгоны очих дуртай газар. Нэвтрүүлгийн оролцогч Брюкова ганцсэгч
энэ газар эрхийг дэсэн ядан хүлээж байлаа. Ер нь Катигийн маань хувьд одоо Чингис хааны тухай, Сүхбаатарын тухай сонсчихсон уу? Сейчас мы находимся в сердце Монголии на площади Улан-Батора, да, на площади Сухобатора Чингисхана. Знаешь какую-нибудь историю про Чингисхана или про Сухобатора? Кто не знает про Чингисхана, историю великого завоевателя, и я часто, находясь с друзьями, да, и либо на работе, мы разговариваем, я говорю, ну это величайший был человек, и, наверное, более легендарного завоевателя мира нету, он один. Хин Чингис хаан гэдэг хүнийг баг мэдгүй гэж танихгүй гэж хүн байхгүй байхаа агуу дайчин, агуу хөдөлмөрч, агуу данжин хүн гэж хэлж болно. Тэгээд найзтайгаа дөнгөж сая ярьжсэн Монгол явахдаа чи Чингис хааныг мэдгүй гэж тодорхой хэмжээгээр мэднэ. Яг бол миний цус бас Чингис хааны цус байдаг гэдэг өөртөө итгэлтэй байдаг гинэ. Тэр бас танилцаад ингээд гоё газар төсөөд явж хахад би ингээд Монгол гэдэгтээ ингээд одоо ингээд бүр гоё итгэж байна. Хэдийгээр би энэ улсад анхудаа ирж байгаа ч гэсэн надад бүх зүйл татна байна гэж шиг байсан тий. Да, буквально недавно, пару назад, когда мы с тобой ходили, ты говорила то, что я вот первый раз в Монголии, но все равно эмоционально, психологически или все это кажется таким родным, таким близким, да, это же твое родное, что-то такое родненькое, сокровенное, да? Да. Можно еще раз об этом как-нибудь рассказать, поделиться с нами? Ну, начнем с того, что мне, наверное, все люди близки, да, вот монголы, потому что это же мои земляки, моя страна. И независимо, где бы я ни находилась, я остаюсь патриотом своей Монголии, потому что я здесь родилась, здесь родились мои родители, и здесь очень много моих родственников. И для меня очень эмоционально, духовно близок эта страна и город, и вообще, в принципе, я очень люблю Монголию. Хот маань яалч надад татан санагдж байгаа. Яг тэгвэл би Монголдо төрсөн. Монгол хүн байна да. Тэгээд хүмүүсийг харахад миний бүх хүмүүс хамаатай юм шиг харагдаад санагдаад байх юм. Тийм сэтгэл төрж ин таарсан Монгол хүн болгон. Тэгээд сэтгэл минь маш их хөдөлж ин. Хэлэх хөг цөөхөн байгаа ч гэсэн бүх юм татан санагдж байна. Би Монголоор хайртай гэж хэлэхэд хүлээж зөвшөөрч даа гэж. За хэлээ өрөвчтөө тий. Тэгэхээр продолжим наш путь? Да. Да. Брикова Денис Валерьевич Брикова ганц цэг нарын Улаанбаатар хоттой танилцах аялал үргэлжилжээ. Эх орондоо ирсэн бүсгүй нь нүдэн гэрэлтэлж балчир насны олон сайхан дурсамжийг санаж эхэллээ. Дөнгөж 6хан насндан хэл ёс заншлыг нь мэдэхгүй улс орн руу ээжигээ дагаад явсан бүсгүйг тус газар монголоор ярихыг хориглодог байв. Ингэснээр түүний хувьд монгол хэлийг ор тас мартсан байна. Өдрөлтөө маань хамтран ажиллаж байгаа алтаас ресторан орж ирээд өдөө одоо гэдэг. За энэ рестораны хувьд яг сайхан монгол зоогоор л одоо үйлчлдэг байгаа. Тэгэхээр Катигийн маань хувьд стил хэрэг байв. Бас өнөөдрийн хувьд тодорхой хэмжээний Монголын талаар мэдлэгтэй боллоо шүү дээ, тий? Честно, очень красивая страна, очень красивая. Монгол маш их таалагдж байна. Энэ бас надад их дотн санагдж байна. Би Монголдо дурлаж байна. Яагаад гэвэл Монголын байгаль дэлхий ямар үзэсгэлэнтэй юм бэ? Өнөөдөр харсан хамгийн сэтгэл хүрсэн газар гэвэл Монголын гандан байсан. Харахад л тайшраад амар амгалан мэдэрч байсан. Олон сайхан зүйлийг харуулсан та бүхэндээ баярлалаа. Для меня это близко. Сайн бас яг энэ сайхан сүдэд цагаан угаад өөрт нэг тийм танил ам тавдагдаад тах шиг байна гэдээ гайхаад тах шиг байна тий. Мама раньше часто варила, то есть несмотря на то, что мы Монголд амттай байна. Амт нь танил санагдаж байна. Миний ээж хийж өгдөг байв. Яг Монгол
Нэрийг мэдэхгүй болохоор би гэртээ Монгол цай гэж нэрлэдэг. Тэгээд ээж минь бидэнд бууз хийж өгдөг байсан. Монгол хоол надад дотн санагдаж байна. Поэтому, ну, все, конечно, мне знакома кухня. Денисийн хувьд бол одоо анх удаа Монгол улсад ирж байгаа тий. Все оправдалось, очень красиво здесь. Горы очень мне нравятся. Я вообще Монгол яг л төсөөлж байсан шиг байна. Яг гэвэл би өөрөө уулын хүн. Уулан дээр байдаг Кавказд. Би байгаль дэлхийд маш их хайртай. Уул дотн санагдаж байна. Чингис хааны түүхэн дэлхийн улс оронд маш их дэлгэрсэн. Чингис хааны тухай маш их яригддаг. Тэр уламжлаараа дамжигдсан мэдрэгдэж байна. Мне очень все понравилось. Тэгээд манай томхоо маш сайн барилддаг гэж сонссон. Тэгээд багш маань хэлжсэн одоо Монгол цус байна. Тийм болохоор ингээд маш сайн барилддаг. Нэлээд олон амжилтуудыг гаргаж ирсэн гэж сонссон. Монголы все хорошо ходят, да. Наверное, тоже есть что-то. Можете насчет этого что-нибудь рассказать? Том хүү Максим, дунд хүү Валери хоёулаа чөлөөт бөхөөр хичээлдэг. Кавказын бүх гэд байдаг. Тэр нь үндэсний бүхтэй төстэй. Түүнд манай хүү олон амжилт үзүүлж зөндөө шагнагдсан. Дунд хүүч гэсэн саяхан хүрэл медаль авсан. Манай хүүгүүд их амжилттай байгаа. Ерөн би өөрөө Монгол болохоор миний хүүхдүүд Монгол цустай байна гэж боддог, бахархаж, омгшдог. Хүүхдүүддээ амжилт үзүүлж медаль авахаар их баярлдаг. Энэ бол Монгол цус шүү дээ. Максим, Валера, они занимаются борьбой. Тэгэхээр Монгол ээжтэй ирээдүйн хүмүүс Олимпийн авраг байхыг хүсэхгүй хаа шүү дээ тий. Возможно, в будущем, да, он будет олимпийским чемпионом. Так гоняем, стараемся, да, чтобы не лентяй не шел. Да, Угаасаа төрөлхийн одод гэдэг шиг цаанаасаа сэтгэл зүрэх, биеэрээ миний бодлоор тамирчин болох юм шиг санагддаг. Хоёр хүүгээ амжилттай ахиулаад дасгал сургалтыг таслуулахгүй байхыг хүсдэг. Хаалгадж байна яг. Ямар хөвтэй. Бид чадхаа. Как тебе на вкус? Маш гонцтой юм байна. Мэдээж чадхаар юм байна. Анхан бол ингээд тасархай байна. Улаанбаатар хотод бүрий тасралаа. Их хоттой танилцсан аялал үгээр дуусаж, нэвтрүүлгийн оролцогч нараа байрлаж буй 4 одтой зэрэглэлтэй зочид буудалд дулах премиум зочид буудал руу хүргэж өгснөөр энэ өдрийн ажил дуусаж маргааш өглөө TV8 телевизийн студид уулзгаар цаг товллоо. Момсын төв соёл бүгдэн байна. Алтан гадас үндэсний ресторан. Баярлалаа тавилан нэвтрүүлэг TV8 телевизийн студийн байрнаас үзэж та бүхэнд өргөжлөн хүрч байгааг дуулгая. Тэгээд Катя, Настя хоёр маань сайхан амарсан уу? Сайхан амарлаа. Доброе утро. Хорошо ли ты отдохнула? Доброе утро, да. Спасибо, очень хорошо. Тавилан нэвтрүүлгийн маань 86 дахь дугаарын туршил одоо Настя маань баг хамталан бидэнд тусалж одоо Катяд орчилго хийж байгаа. Тэгээд Настяда бас баярлалаа гэж хэлээ. Баярлалаа. Сегодня в течение передачи я буду вашим переводчиком. Спасибо. Катягийн маань хувьд анх яг хэдэн онд Монголоос явсан юм бэ? Яг тухайн үеийн үйл явдлыг иргэн сануул ер нь санаж байгаа зүйлүүд хэрэг байна? Да, хранятся. 1995 онд Монголоос гарсан. Бид жоохон байсан. Миний ээж болохоор жирэмсэн байсан. Давхар биетэй. Тэгээ бид нар бөөнөрөө гэр бүлээрээ Монголоос гарч явсан. Тэрийг би маш сайн сандаг. Есть с детства. Төрсөн аав ээжийнхээ ах トゥ угийн талаар ер нь хэр сайн мэддэг вэ? Отца, родственников отца. Аавынхаа талынхаа хамаатнуудыг би маш муу сандаг, бараг танихгүй. Гэхдээ 2006 онд миний ээж Монголд ирж байхад надад зураг авчирч ирсэн. Би тэгээ зурагнаас царай төрсийг бол танина. Яг хин гэдгийг бол би огт танихгүй байгаа. Более старшее поколение, то есть мама, братья, либо сестра. Ээжийнхээ талыг бол ээжийнхээ хамаатнуудыг би сайн сандаг, таньдаг. Одоо хүртэл миний нүдэн тэр зурагнууд нь харцсан царай нь харагддаг. Тэгээд тэр гадуур гал явж байгаад хүртэл би тэр хамаатнуудаа таних байхаа гэдэг итгэлтэй байдаг. Таны ээжэд яг юу тохиолдсон юм бэ? Яагаад ер нь Монголд байгаа ах トゥ угсээ холбоо тасарчихсан юм бэ?
У меня у родителей, то есть моего отчима. Оросод амьдарч байгаа хугацаанд аав ээж хоёр маань гэр бүлээ баталгаажуулсан. Тэгснийхаа дараа манай аав ээж хоёр салсан байхгүй юу. Тэгээд тэрнээс хойш ээж минь сэтгэлийн гутралд орсон. Тэгээд харьцаа ерөн бол тэрнээс хойш тасалсан. Тэгээд 2019 онд би явган шуудангийн загтлуудыг олсон юм аа. Ээж дэржсэн, илгээжсэн. Тэгээд даанч харамслаа тэн дээр хаягнууд нь байхгүйсэн. Тэгээд би холбоо барьж чадаагүй. Тэрнээс гадна миний ээж минь нөхрөөсөө салсан гэдгнээс санаа зовоод тэгээд харьцаж чадахгүй байсан байхаа гэж бодож байна. В 2018 году я не смогла найти, 19-м, извините, не смогла найти адресата. То есть были письма, но не было адреса. Юунаас болчихсон? Из-за какой причины она скончалась? Ээж минь харамсалтай өвчний улмааснаас орсон цирроз өвчнөөр лигний циррозтой болоод тэгээд бурхан болсон юм уу? Ээж тань урд нь одоо Монгол улсын талаар бол их ярддаг байсан бах тий. Магадгүй ер нь таны хувьд одоо сэтгэл төсөөлөлдөө ээжийнх нь ах トゥ нар ямар хүмүүс байгаа бол гэж төсөөлж байна. Но у меня воспоминания самой стали. Миний ээжэд байсан бүх дурсамжууд ээж минь надад ярьдаг байсан. Өөрийнхөө тал нутгийг, гэр орноо хамаатан садан Монгол сайхан их орн гэдгийг тэгээд миний ээж минь өөрөө их орж хүн байсан, дайчин хүн байсан. Тэгээд тэр бүх сэтгэл нь миний сэтгэлд одоо хүртэл байдаг. Би зүрхэндээ энийг тээж явдаг юм аа. Би Монголда хайртай ирэн бол. Мама было, сейчас на данный момент у меня в памяти. Ээжээ одоо бас маш их сандаг бах тий. Хэрв энэ телевизийн студийн байранд ээжийнхаа ах トゥ таа уулзвал хамгийн дөрөнд яг ямар үйлдэл хийх хүсэж байна? Я хочу чангаас чанга гэрмээр. Катя бид танд сайхан мэдээд болгоё. Вы их нашли. Сонсгоод билээ. Вы их нашли, да, они нашли. Таны хувьд л одоо нэгд их орондоо ирэх хүсэл мөрөөдөлтөй байсан. Хоёрт ээжийнхээ ах トゥ таа олцох. Бид ээжийн тань ах トゥ их орондоо ирэх мөрөөдөл нь бол биелчихсэн. Улаанбаатар хотод ирсэн байна. Монгол улсын талаар мэддэг болсон байна тий. Тун удахгүй ТV8 телевизийн студийн байранд таны ээжийн ах トゥ нар олж ирнэ. Таны уулзах хүсэж байгаа юмс. Спасибо большое. Тэдэнтэй уулзах билнэ. Ты готова к встрече? Да, да. Би бэлэн байна. За ТV8 телевизийн студийн байранд Катягийнхаа ээжийн одоо Эрдэнэ цэцэг гихчийнхаа ангигч Эрдэнэ чимэг болон дүү Эрдэнэ нат. За Катягийн манд үеэл Эрдэнэ цэцэг гихч нарыг ТV8 телевизийн студийн байранд урьж байна. За ингээд 29 жилийн дараа уулзах гэж байна. Загтал дээр бол Катя бол Эрдэнэ чимэгч ээжийнх нь хоёр эгч нэг дүү байх ёстой гэж бичиж байсан. Тэгээд хамгийн том эгч буюу Эрдэнэ чимэгч болон ээжийнх нь дүү Эрдэнэ атах үеэл Эрдэнэ цэцэг нар орж иж байна. Шоконд орсон байна. Одоогондоо яаж чадахгүй юм гэдэг. И может иди обнимешь, поцелуешь. Я Иди. Ээжийнх нь их Эрдэнэ чимэг. Мэдээ. Дүү Эрдэнэ ат. Ээжийнх нь дүү Эрдэнэ ат. За Катягийн үеэл цаатлынх нь Эрдэнэ цэцэг. Двоюродная сестра. Тетя, дядя и двоюродная сестра. Бага их том ирсэн болов? Би шууд бага их чигаас. Нөгөө таны бас нэг хоёр их яриад байгаа шүү дээ. Тэгээ нэг нь бурхан болцсон гэдэг байгаа. Тэрийг асууж явах шиг байна. Тий. Нөгөө хамгийн бага ирсэн би гадаа. За Катя зарим ээжийнх нь ах トゥ нар гадаа телевизийн студийн гадаа нэвтрүүлэг дуусны дараа чамтай уулзахаар хүлээж байгаа. Я очень благодарна, что нашли. Очень. Спасибо вам большое. Хэлэхэд амбицсан байна уу гэхэд. За Катя маань энд сууч хоёлаа өргөжлүүлээд ярилцъя. Тийм. Тэгээд тайдын маань хойд нэвтрүүлгийн дараа бүр тухтаа уулзах боломжууд олно. Тэгээд нэвтрүүлэг маань үргэлжлэх учиртай байгаа Катя. Бидний зүгээс нэг хэдэн фото зураг чамд үзүүлэхэд бэлдсэн байгаа. За чиний хувьд бол нэг их орондоо ирэх хоёрт яг ээжийнхээ ах トゥ олж уулзах
гэд мөрөөдөл бол эхний хоёр мөрөөдөл бол биелжлээ. Хүсэлчин бол биелжлээ шүү дээ тий. Ахаад Монголия вторая была строительство с родственниками с маминой стороны. Дараагийн олон зүйл чамайг хүлээж байна. Все впереди еще много. Хүлээж байна. Энэ хиний зураг вэ? Чи таньж энэ зургийг хараад. Ты знаешь эту фотографию? Да, это моя мама. Это тетя, это моя тетя и сестра моего папы. Это я маленькая. Энэ өөрөө голтон сууж байгаа юм байна. Ээж нь тэгээд аав минь дүү нэ гинэ. Энэ хиний зураг байна Катя? Это кто на фотографии, ты помнишь? Нет. Наадлынх нь өндөр хүн бол одоо Катягийн маань төрсөн аав ган зэрэг. Я просто помню его с усами в детстве. Энэ нөгөө ааваа сахалтай исэн төрхийг л санаж байна. Энэ бол одоо бүр залуу үеийнхэн зураг л. Мама говорила, что он высокий. Ээж дандаа хэлдэг байсан аав чи өндөр хүн байсан гэж. Бид чамтай уулзах дараачийн хүмүүсийг тун удахгүйс ТV намтлын студийн байран дээр өрий гэж бодож байна. Тэр хүмүүс ямар хүмүүс байгаа л гэж бодож байна. Папа, наверное, да? Миний аав ирсэн баглуу. Аавын талаар хамсалтай мэдээд болгож байна. Аав нь 2019 онд хүнд өвчний улмаас хорвоогийн мөксийг утсан байгаа. Охиныгоо маш олон жил хүлээсэн. Түүний сүүлчийн хүсэл нь бол охин Катяга олж уулзах байсан. Гэхдээ аавын талыг төлөөлж ТV8 телевизийн студийн байран дээр бид бас дараагийн зочдод өрий гэж бодож байна. Гэж. За тэгээд ТV8 телевизийн студийн байран дээр Катягийн маань төрсөн аав буюу ган заргийн маань хувьд бол эцэг эхээс 8 улай байсан. Тэгээд харамсалтай нь ган заргийн маань хувьд бол 2019 онд бол хорвоогийн мөксийг бол үтсэн байгаамаа. За түүний хувьд бол одоо эцсийн одоо сүүлчийн хүсэл мөрөөдөл нь бол охин Катяга бол олж уулзах хүсэлтэй байсан ч харамсалтай нь энэхүү хүсэл мөрөөдлөө биелүүлж чадалгүй охиноо эх орондоо хүлээсээр байгаад бол бурхан болсон гэдэг бол түүний ах дүү нар бол бас хэлж байсан. Ингээд телевизийн студийн байранд Бацэнгэл номын чимэг Дэлгэр хангаа нарыгаа бол бас урьж байна. Аавынх нь ах дүүгийнх нь хөвгтөд Катяг уял. За тав маань ирээсэн. Чьи дети? Папа тоже дочка. Я думаю, что это твоя, получается, сводная как сестра, да, правильно? Тебе муж. Незнакомый, да? У него еще дочка была с зелеными глазами. Это двоюродные братья твои. Это сестра твоя двоюродная и двоюродный брат. Это его братьев и сестер. Все, это получается его твои двоюродные братья и сестры. Мы незнакомые, просто не виделись. Он меня помнит? Да, мама Танжинова. Просто не помню. Он тебя помнит. Он тебя хорошо помнит. Мама говорит, я лысая была, маленькая, да? Ты такая же, какая была в детстве. Тебе было 5. Катя суудалтаа суугаас. За манайхаа суугаад ярьцээ. Их юмдаа ирчлээ. Ээжийнхээ ах дүү нартай уулзчлаа. Аавынхаа ах дүү нартай уулзчлаа. Катя та баяр хүргэе. Сэтгэл бол маш өндөр байгаа. Тэгээд ингээд таарсандаа би маш их баяртай байна. Одоо ганцхан юу хийж байгааг бол одоо эднэртэй илүү татан танилцсан. Катя. Багийнхан бид чамд барих сюрприз дуусаагүй байгаа. Ахад уулзах хэвээр хүн чамд ингээд бодогдож байгаа хүн байна уу? Не знаю. Катя. Брат, мой двоюродный брат старшего дяди. Я его помню, очень любила. Миний ээжийн ахын хүүхдийг би сайн сандаг байсан. Тэр юм болов. Энэ зургийг чи хартаа. Это же младшая тетя, да? У тебя спрашивают, ты помнишь этого? Катя. Ээж нь чамд ганчмэг гэдэг дүүчин талаар хэлжсэн үү? Самая младшая сестра моей мамы. Ээж хамгийн баг дүү. Катя, чи аав ээж хоёр нь гэр бүл салахад чи хоёулаа байсан. Чамд төрсөн дүү байгаа. Моей мамы? Да. Нет. 1990 онд төрсэн ганчмэг гээд дүүтэй эцэг их хоёр нь гэр бүлээ цэцлуулаад хоёр тишээ болохдоо хоёр охиноо нэг нэгээр нь аваад тус тусын амьдралаа хөөсөн байгаамаа. Тэгээд
Ганчмгийн хувьд бол чамааг маш сайн мэдж байгаа. Ихчигээ маш сайн сандаг том алаг нүдтэй. Общий ребенок. Я помню, была маленькая девочка. Со мной игралась, но я думала, что это папин ребенок, а не общий. Би нэг охинтой тоглодог байсан. Би тэрийг маш сайн сандаг л да. Гэхдээ би тэрийг зүгээр аавын охин, ээж охин гэж боддггүй байсан. Би мэдэхгүй байна, сайн санахгүй байна гинэ. Тэр охин нь дүүн. Это моя родная. Миний цогсон дүү юм уу? Мамина. Та гоё тод хэрэгчээ. Мөн Яагаад надад хэлээгүй байсан бэ? Яагаад би мэдээгүй байсан бол яагаад би санахгүй байгаа юм бэ? Ээж нь хэлээгүй байсан гэсэн үг үү? Ээж нь хэлээгүй гэсэн үг. Яг одоо эгчдүү хоёр бол мөн тий? Вы родные сестры. Просто, значит, твоя мама не говорила тебе об этом, Катюш. Олцгоо Катюш. Би бацад бэлэн байна. За ингээд TV навдлын студийн байранд Катягийнхаа төрсөн дүү Ганчмгийг урьж байгаамаа. За Ганчмгийн маань хувьд одоо 1990 онд төрсөн. Ээжийн аава ер нь бол 2 жил болоход бол одоо Ганчмгийн маань хувьд бол аавтайгаа Улаанбаатар хотод бол үлдсэн байгаамаа. Тэгээд Ганчмгийн хувьд бол төрсөн эгч Катя болон ээжийнхэн талаар бол маш олон дурсамжуудыг сандаг. Миний эгч бол том алаг нүдтэй, надтай маш их тоглодог байсан. Би аавыгаа ээж эгчээсээ хармалж ирсэн ийм үйл явдлуудыг би маш сайн санаж байна гэдэг яриаг бол бас бидэнд хэлж байсан. Ингээд телевизийнхаа студийн байранд ганцгийн дүү буюу Ганчмгийг урьж байна. За эгчдүү хоёрын хувьд бол ийхүү 29 жилийн дараа TV навдлын студийн байран дээр уулзаж байгаамаа. Это моя младшая сестра? Меня пахтую. Младшая сестра? Меня пахтую. Катяг дундас болоход сослогч тэгээ цааш. Да, мама оставила. Моя мама. Миний ээж таныг үлдээсэн юм уу чи? Ээж надад юу ч хэлэхгүй байсан, би мэдэхгүй байсан гэж. Мэдэж чам яриа цаа. За, Мама умерла. Она в 2006 году приезжала, она к тебе приезжала? Ты видела ее? За, тэгээд гоё. Зэрэгцээ говорите, садитесь. За, меня поговорите. Катягийн цаана сууч. Зэрэгцээ сууч таа. Хочу сядь посередине. Садитесь посередине, Катюш. Катя ихчээхэн цаана сууч. Катя годоо сууч. Посередине. Ты меня помнишь хорошо? Та намайг санаж гин үү? Сайн танд санаж гин үү? Том алаг нүдтэй. Говорит, у тебя были очень большие глаза. Я тебя хорошо помню. Я тебя толкала, ты всегда мои игрушки хотела брать, да? Ты меня тоглоомыг болоогаад байсан. Хоёулаа түлхэлж тавьдаг байсан зөв? Зөв. Да? Да. Вы игрались вместе. Я помню, но очень мало про тебя. Би санаж ихтэй маш муу. Баган санаж. Ты была вообще маленькая. Нэг аавыг болоцолтоод ингээд. Вы папу на двоих растягивали пополам. Помните, как вы игрались? Вы тянули его то к себе, то к нему. Я помню другой кадр с детства. Мы с тобой спали, и папа с мамой поругались, и мы проснулись от этого. Би нэг юм сайн сандаг. Хоёулаа хамт тэрэлдээд унтчихсан. Ээж аав хоёр муудалцаад хоёулаа хамт ирсэн. Там был был фундамент такой вот. И там были игрушки, я игралась. Ты постоянно поднимала, я тебя вот так толкала. Тэгээ фундамент дотор амар олон тоглоом байсан хүүхдтэйгээд хоёулаа тоглоо тэгээ дандаа булаацалдаг байсан. Тэгээ би чамайг амар хүчтэй түлхдэг байсан. Тэрийг би маш сайн санаж ийн гэж байна. Гэхдээ Катягийн хувьд би бол сайн бас би бол сайн санахгүй байгаа. Ямар ч гэсэн аавыг булаацалтаад нэг ингээд нэг түлхэлцээд хоёлаа би нөгөө ингээ майжаа. Бабушка узбечка, папа дедушка казах. Маленький ростом были они. Өвөө эмээ хоёрыгаа сайн нэг бүдгэн санаж ийн. Өвөө болохоор казах хүн байсан. Эмээ болохоор я помню бабушку с дедушкой. Узбечка. Тийм ээ. Узбек казах тэгээд амар намхан хүмүүс байсан. Намхан хүмүүс байсан. Гурван эмэгтэй дүү, тий? Тий, яг үнэ. Высокий, мама говорит, я похожа на них. Тий, өндөр тэгээд амар том эмэгтэй. Мөгийн чиг яриад байна. Мөгийн чиг яриад.
Вообще мама говорит, на папу Минь похож. маш ярьдаг. Тэгээд аавтайгаа маш адилхан гэдэг өөрийг нь аав ээж нь тэгж хэлдэг байсан Эрка гэж. Тийм үү? Катяг. Аавтайгаа адилхан уу? Адилхан байна уу? Тий. Нууц бануус бахууш. Аавынх нь хүсэл бол хоёр охиноо уулзуулах. Төрсөн дүүтэй гэдгийг юусоо мэддэггүй байсан. Тэгээд Мама еще дочка была, Женя. Есть. надад шууд төрсөн дүү байгаа штэ Женя. Ээж бас охинтой. Тий, Орос руу нөгөө жирэмсэн гараа явсан гэдэг аавыг юу ярьдаг байсан. Чиний доор дүү байгаа. Женягийн хувьд бол Улаанбаатар хотод бол ирэх хүсэл бол маш их байсан. Тэгээд түүний хувьд бол бие давхар тун удахгүй мамалах гэж байгаа учраас энэ удаад бас Монгол орондоо игч Катягийн хамт бол ирж амжсангүй. Тэгээ Катягийн маань хувьд нөхөр Денисийн хамт бол бас ирсэн байгаа шүү. Катя дүүн игчийн гараас атгаад хэрвээ боломжтой бол би игчтэйгээ хамт игчээгээ тэрж унтахыг хүсэж байна гэсэн. Тэгэлгүй ах уу? Харин Катягийн маань хувьд Монгол гэрт хонж өсөхийг хүсэж байгаа. Да. 29 жилийн дараа Катя маань их орондоо ирлээ. Ирээд бол одоо өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлж ээжийнхээ ах トゥ аавынхаа ах トゥ зав бүгөө хамгийн том эдийн засгийн физ нь бол төрсөн дүүтэйгээ уулзлаа. Тэгээд ертөнцийн гихчээ таны хувьд л одоо ээжийнх нь хамгийн том нэгчтэй. Хэдийгээр яг өнөөдөр энд таны төрсөн дүү хорвоогийн мөхсийг үзээд ирч чадаагүй ч гэсэн таны дүүг орлох сайхан охинтой та хэд маань уулзлаа шүү дээ тий. Тэгэхээр бас сэтгэлээсээ манай үзэгч олонтой хаалцгалуу. Эндэрөө ээжигээ дагаад явсан. Тэгээд би энэ хайрсан дүүгээ байртаа гэж тэр үгэнд би баярлж байна. Тэгээд дүүгээ 28 жилийн дараа уулзлаа. Тэгээд би дүүгээ ийм ээжтэй айдаг ийм батаагүй. Дүүгээ яг ээжээ дүүрээ байна. Бидэнд яг цагтаа авчирч гисэн байгалмаа чи маань охин Настя бас өнөөдөр ингээд нэвтрүүлгийн турш та бидэндээс орчуулга хийгээд сууж байгаа. Манай дүү 2016 онд ирэхдээ тийм найзтай гэж ярьчихсан. Тэр найз нь тэгсэн дээ. Тэгээд тэр байгааг төгөнд баярлж जैन цамцсан баярлж जैन энэ өдрөд оролцсон. Тэгээд дүүтэй уудсандаа баяртай. Та 3 хүүхэдтэй юу хичээд? 3 хүүхэдтэй нанаач. Мама приезжала, маленький был, 3 годика ему было. Я его не видела, только на фотографии. Ээж минь ирж байхад таны хүүхэд 3 настай тэгээд би зөвхөн 6 харж ирсэн. Тэр нь одоо 2 тоо. Сейчас он уже студент. Я студент. Эрдэнэт ах чи одоо яг Эрдэнэ цэцэг их чи одоо Катягийн ээж нь төрсөн дүү нүү? Төрсөн дүү доод л юм. Яг одоо энэ чинь доод нэг байгаа. Бас нэг байна. Мотоцикл помню. Мотоциклик маш сайн санаж байна хаа зүг. Я синяя была, не помню. Сзади дома был гараж у нас. Гэрийн ард тал гараж байдаг байсан. Амбар. Амбар, да. Амбар. Синий, что-то синее. Цэнхэр хөвгдөл нэг холбоотой нэг амбар тэгээд мотоцикл амбар, что-то синее. Нэг цэнхэр было. хөвгдөөс маш тэрийг сайн санаж байна. 3 настай маа тэгээд 6 настай явтлаа маа байсан байна. Нийлээд жила у них. У бабушки я жила. Эмээгийн гэрттэй. Төвшинг манай тайлгаж яхаа бандийн хоёр манад ээж бид нэр амьдэрдэг байсан. Старшего дяди, которого нет. Одоо нөгөө том ахын хүн байгаа шүү дээ. Тэрнтэй маш сайн тоглодог байсан. Надад зураг нь байна л дээ. Фотографии есть, подкажет тоже. Төвшин хоёрыг яг явахын жийцэн нэг авахсан зураг надад байдаг. Сегодня есть фотография, он покажет тебе ее. Да. Одоо би таныг санаад хэлж байна. Маш их өөрчлөгдсөн байна. 2006 оноос хойш маш их хугацаа өнгөрсөн болохоор би таныг шууд таньсангүй. Ой, да, это я. Энэ би ээ. Яг явахын жийцэн. Вот брат, которого я очень люблю. Ах мөн би амар хайртай. Это дочка твоя. Энэ таны охин мөн үү? Твоя дочка, я помню ее. Би нэг маш сайн санаж байна. Я жену твою помню. Би таны их нарыг хүртэл санаж байна. И девочка была. Жохон охин байсан. Энэ таны том охин. Это его старшая дочь. Дочка, да, я помню ее. Покажешь на камеру, да, фотографию, наверное? Да. А эта фотография у меня дома тоже есть. Энэ зураг гэртэн байдаг юм байна.
Тэгээ санаж исэн гэж байна. Мне 4 года, меня Өөрөө на 4 лысо настай побрили. тэгээд халзан талгаад таасан гэж. Тэрийг амар сайн санаж Это я, да? Помнишь? Энэ эмээгийнхэн зураг. мэдхүү те. Так би тебя глаза такие же сасана об этом не помню. Возьми фотографию. Манай эмээгээ тань. Это бабушка. Миний эмээ. Ээж байна. Та Я помню тебя в форме. би таныг цэргийн хувцастайг маш сайн санаж байна. Фотографии были. А Зургууд это байсан бабушка. болохоор. Моя бабушка. Миний Мы эмээ минь приехали в Россию, и она в апреле, по-моему, умерла. бид нар Плакала 2006 очень онд много. Монголоос яваад 4 сар гэхэд эмээ минь өвд алсан байх те. Бурхан болсон байх. Она болела очень долго, я помню. За ней Өвдөжсэн те. ухаживала сестра. Тэгэд Это ээжийн она? дүүн асардаг байсан байна те. Тэрийг асууж байна. Младшая тетя моя. Тэр чи одоо наач галаа байгаа тий наадах чи яриад байна. Это голова. Это про нее не хотели? Но они потом, наверное, расскажут, я пока не знаю, да. Это я помню. Мама моя. Помню. Мама. Ээж. Ты, наверное, к ней не так близко, как я, да? Ээжийг сайн санахгүй байх те. Тийм татан биш байх та. Тий. Обида. Аюу жаахан үлдсэн Маш жаахан. Сан чимгээс хараа асууж ин 94 онд энийг 2 настай чинь 4 2 морь гарсан. Тал байсан юм. Хоёр гар марантай л гэдэг те. Санчмгээ. Хатя ингэж асууж байгаа нэ чамаас чи ээжэд гомдож байна уу гинэ. Гүүштэй ер нь аав ер нь битээ ээжтэй ер нь гомдороо ер нь аав ээж хоёр нь ингээл болохгүй л олол хоёр тгшингээ болж исэн гэж хэлдэг. Она была очень хорошая. Самая лучшая мама. маш их Харин Катя чиний хувьд аавда гомддоггүй. Нет. би аавда гомдож байгаагүй. Гэхдээ бас аавын хайрыг мэдрэг болохоор аавда хайртай гэж хэлэхэд надад бас юм хэцүү. Но и любви не было. А маму очень люблю, очень. Ээжтэй бол би маш их хайртай. Аавын талаас төлөвлөж ирсэн үеийнхээ бас сэтгэлийг энэ цаг мөчид сонсё гэж бодож байна тий. Тэгэхээр бас Катяд манай аавынхын талаар олон гойдор сүмжүүдийг хэлэх байх. Катя манай асуух асуулт байгаа. Самый старший брат моего папы. У него были проблемы с головой. Его трактор переехал голову. Аавын хамгийн том дүүн гэснүү те. Ахын гэснүү те. Тэр нь толгойн өвчтөйсэн Тогсрахыг ярьж байна. тракторны доор ингээд нөгөө орцсон юм шиг. Тогсрахыг ярьж байна. Тавсрахыг ярьж байгаа. Одоо аавынх нь хамгийн том ах нь баггүй юу. Тэгээ нөгөө нэг өөрөө нөгөө хөдөө аж ахуйн техникт ажилладаг нөгөө том трактор барьдаг байж байгаа. Гинж трактор нь толгоогоо даруйд бяцлуулж исэн баггүй юу. Тэгээд тэрийг айгуу сан санд юм байна юу яг тэрийг л ярьж байна. Очень хорошо помнишь, да? Одоо 9 минут. Одоо Мама рассказывала. ер нь та хэдийн маань аав ээжүүд Катяг ер нь хэрэг ярьдаг байсан бэ? Үгүй ярина тэгээд одоо энэ гадаг юм аав нь өөрөө хөдөө ажиллах юм айгуу бас нөгөө өдөө гадаг ажиллаар байдаг. Тэгээд өө юм тэгээд тэр айгуу цуг байдаг хүмүүс. Тэр үуч одоо бид нар хүүхэд байх нь хадлан тарай дандаа тийм мөр хүмүүсийг явуулдаг нөгөө. Бид юу нэг улаанаа ингээд одоо яг доотлогын дүүнээр бид нар ч өө юм тэрийг олцсон хүсчихсэн хүүхдүүд байхгүй юу. Дандаа яг дараалаад одоо манай эмээ чинь 6 хүү дараалаад гарсан те. Тэгээ одоо яг нөгөө банднырийнх нь яг шижир ах чин дээрээсээ хоёр дахь нь хоёр дахь хөвгт аавын хөвгт. Ер нь бас ингээд энэ олон жилийн дараа Катятай уулзлаа сэтгэл ер нь хэр байна сэтгэлээс тэ. Тэг чадахгүй л байна уу? Ер нь бодоод байхад ингээд та муу ингээд 40 жил ингэж юм байж байгаа энэ хүн бас тийм ээ ингээд ах түнрээ хайгаад эндээс ирж ийн гэдэг бол айгүй мундаг л байна л та. Бид ч гэсэн тэгээд бас эндээс чинь одоо бас сураг газрын 50 тэгээд одоо аав нь өнгөрөөд бас 10 жил болцсон тийм ээ. Ингээд тэр нь бас хэцүү л байгаа юм чи яг одоо яг хинтэй нь холбоо барихаа бид бол сайн мэдэхгүй шүү дээ. Одоо яг нэг л энэ хүнтэй холбоо барих гэхлээр би өөрөө хүүхдүүдээс нь одоо яг тэр ямар хүнтэй яваад мэд хүүхдийг бас сайн мэдэхгүй л байгаа юм чи тэгээд ер нь ингээд сайн сонсоод чинь я төсөл надад байж байгаа ямар ч нэг халдсан толгойтой байсан. Халдсан толгойтой ямар төдөө айгүй нэг бүлтгэр нэг ингээд нэг том нүдтэй бүлтгэр өгөл байсан ер нь тэрийг айгүй сайн санаа байна. Катя биднийг одоо ганц чимэг уу дүүн гэртээ ирсэн байгаа.
твоя сестра пригласила к себе домой гости, нас всех. Я обязательно к тебе поеду. У тебя есть дети? Чи хүүхдтэй хэдэн хүүхдтэй гэж асууж байна. Тэр 3 дүү нь одоо байх нь бай. Тэгээ хамгийн тэр хөдөө байгаа. Тэгээ яг бид нөгөө нэг хотод ингээ нөгөө ажил төрөл хийдэг байдаг. Тэр хэд мань өдөөс нааш ирэх гэсэн чинь яг цаганд авах хугацаад бүр яг амжихааргүй болоод тэгээ бид наашаа гараад ямарсан таа. Катя Эрдэнэтэд төрсөн гэж өөрөө ярьжсэн. Эрдэнэт төрсөн газар очиж үзхийг хүсэж байна гэд. Очиж үзмээр байна. Болно тэр. Тоже хочешь попробовать? Конечно, можно взять. Бүгдээрээ Эрдэнэтэйг байхгүй юу? Они все с Эрдэнэт. Эрдэнэтэд тэгэхээр Катиг маш олон ах дүү хийж байгаа юм байна шүү дээ. Аав хүлээ. Ээж ахнаа ах дүүнээс авч явна гэдэг байгаа тий. Катиг Сэлэнгийн рүү явах замдаа байгаа хөтөл. Тий. С маминой стороны родственники в провинции хөтөл стороны Сэлэнгийн ээж миний төрсөн Мамин пиджак. За, Катя ТV8 телевизийн уран бүтээлчд 7 их хэрэгс тавилгын хамт олонны чин сэтгэлээ шингээж Катяд одоо дурсгал болгон үлдээж байгаа бас гарын бэлгийг гардуулъя. За, энэ бол одоо нөгөө авдар. За, монголчууд бол авдрыг маш их бэлгшээдэг. Дүүрэн бэлгтэй төвшин жаргалтай байхын одоо бэлэгдэл гэдэг бэлэгдэл болгож одоо энэхүү авдрыг бэлгэлж байна. Чи түрүү бас надаас асууж байсан яг юу хийдэг, ямар нэртэй зүйл вэ гэжсэн. Одоо буян шиг энэхүү авдрыг бэлгэлж чинь Катя да. Все храните то, что тебе ценно в себе. Возьми подарочек. Спасибо, Байрла. Очоод чи гоё зүйлээ хийж олно шүү. Свои любимые вещи храните. За орчуулга хийгээд яг ингээд нэвтрүүлэн турш орчуулга хийсэн бас Настя да хэлбэлж байна. Баярлалаа. Спасибо. За ингээд баг хамтлан бидний дараагийн ажил бол одоо ганчимгийнхаа гэрт одоо Катигийн хамт олон очиж одоо тий тэндээс бол нэвтрүүлэг маань үзэж та бүхэнд бол үргэлжлэн хүрэх болно. Тэгээд ганчимгийн маань хувьд бол одоо сүүлийн хэдэн өдөр одоо их чигээ хүлээж авах гад нойрхоо олон хонсон сорог байгаа бас тий. Очень ждала наша встреча. Она очень ждала. Оо ямар хүн байгаа бол гээл ерөөсө догтлоолах юм биш. Кто меня встретит? Тий, ерөөсө догтлоолах юм чи ерөөсө. Одоо шууд хэдүүлээ ганчимгийнхаа явцгаад. Мы сразу поедем сейчас к ней. Все, едем. Бэлэн байна. Талын нэвтрүүлэг үзэгч та бүхэнд ганчимгийн гэрээс бол үргэлжлэн хөрөх болно. Тэгээд ганчимгийн маань хувьд бол өөрийнхөө гэрт эгчигээ болон бага эгчигээ бол урьсан байгаа. Тэнд бол бас ганчимгийн маань гэр бүлийн хүн хүүхдүүд нь бол биднийг одоо сэтгэл догтлон хүлээж суугаа байхаа. Брюково ган цэцэг нь төрсөн аав ээжийнхээ ах дүүтэй уулзах талаар гадарлаж байсан ч төрсөн дүүгийн талаар огт мэдэхгүй байсан. Гинтийн мэдээ болов. Төрсөн дүү нь Монголд байдаг гэдэгт итгэж ядсаар тэрээр дахин яагаад би дүүгийнхээ талаар огт мэдэхгүй байгаа юм бэ гэдэг асуултыг ээжийн талд тавьж байв. Учир явдлыг ойлгосон Брюково ган цэцэг буюу Катя дүү ган чимгийг тэрэн авснаар зарим нэгэн үйл явдлыг санаж эхэлсэн юм. Эгч нь өөрийнхөө тухай юуг ч санахгүй байгааг сонсож суусан ган чимэг зүрхэртлэн уйлж үеийнхэн аав ээждэн гомдож байсан ч 29 жилийн дараа төрсөн эгчтэйгэн баярын нулимстайгаар уулзаж байгаадаа тэр баярлаж суулаа. Тайлаа одоо яахчгүй миний дүү мөнөө гэж надад бойлоо л ингээл дахин би өөрөө нэг юу н ойлгох. За энэ ямар ч миний дүү мөнөөд гэж асууж байгаа болол л тээ. Тэгээд би мөнөд гэж одоо өөдөөс нь ингээл талгаа лагтаа хэд мэдэх юм чинь. Тэгэл дүүтэй хоёр дүүгээ болоосны баяртай байна. Өөртөө л итгэхгүй л байгаа юм чинь. Эхлээл улаанаа гээд дүү над руу залгаж илээл ихч маань ингээл Оросоос ирж байгааг наахаа гэж хэлэхдээ чи би бүр сониугаас л балмагж байгаа юм чинь ингээд нөгөө нэг би өөрөө яг төр төрхийн ихчний байдгийг нь уул нь мэддэг. Тэгээ намайг би өөрөө нэг санаж байгаагаар би жоохон байсан. Тэр үед бас өөрөө жоохон байсан. Тэгээд яварсан ингээд хоёр жишээ боллоо. Томыг аваад ямарч Орос руу явсан. Жижиг нь ингээд аавтайгаа үлдсэн гэдгийг би өөрөө айгүй мэддэг. Тэгээд тэрнээс хойш тэгэл ер нь холбоо тасарсан ер нь нэг тэгж нэг холбоо барьсан юм өрөөсөө байхгүй. Тэгж байгаа л хэд хоногийн өмнө ерөөс би энэ талаар үсэн мэдээгүй хэд хоногийн өмнө ингээд улаанаа гэдэг дүүн өөрхөн над руу яриад ахаа ихч маань ирж байгааг нэ гэж ингээд чинь би ч өөрөө урд шөнө хүртэл ер нь ингээд
ажилтаа байж байгаа шүн ажиллаа өнөөдөр уулзнага шүн хаамаг өдөөс орж ирж байгаа байхгүй ажиллаа хаяал тэгээд орж ирэл тэгэл өглөө өрн тэгэл найлуулах наашаал босгонд харахын дүүсэл болж байгаа юм л да өрн. Тэгээ харахад яг л төрөх багийнхан өрн Росод баг яг л байдгаараа л байна. Гэтэ айгүй сайхан байна өө. Ингээд одоо хэлэх үг зүйндээ байхгүй. Тэгээ та бүхэндээ айгүй их баярлалаа. Ингээд бид нэр өөрсдөө байсан бол ингээд бас хайгаа та хамаагүй Орос ингээд бүр тэр байтхаа тийм ээ. Ингээд хайж олж уулзна гэхэд үнэхээр хэцүү. Тэгээд одоо ингээд энэ хүмүүсийг ингээд хооронд нь уулзуулаад бид бүгдийг ах дүүнэр ингээд зулж байгаа та бүхэндээ айгүй их баярлалаа. Би ээжийнх нь хамгийн бага дүү байсан болохоор их ч аваач намайг хүүхдээ харуулдаг байсан. Тэгээ жоохноос нь айг өсгсөн. Тэгээ тоглоод их маш их хайртай. Манай гэрээс айгуу сар ихч байсан. Тэгээ хүүхд нь маш их хайртай байсан. Тэгээд сүлд нөхрөөс салж ирчээд юу яасан. Орос хүнтэй суучаад байж би айгүйх хүүхдийн авчиж уулзуулдаг. Игчдэр авчиж өгөөл тэгээ богоноор авч явж авчиж уулзуулчаад эргээд авчирдаг байсан. Тэгээд манад явтлаа. Манад амтэрч байсан. Одоо л ээж зарай бол яг байна. Жоохон таргалсан болохоос яг л багын төрөх тэгээ манай игчтэй бол маш их адилхан. Би ч гэсэн 3 жилийн өмнө амар их зүудэлсэн. Тэгээд ихчээгаа энэ нэвтрүүлэгт ханддгийн болов уу гэж бодоод яасан тэгээ хүмүүс зургатаар ган амар их юу зардал чирэгдэл болоод их байх гэж хэлжсэн. Тэгээд ямар ч битүүгээр дээр тавилан нэвтрүүлэг их хараад их уйлсуудаг. Тэгээд ийшээ хандандаа гэж би их бодож байсан. Тэг ганцаархнаа болохоор ах их хоёртой хэлэхээр яаж хандахыг л ерөөсөө тэгээд ерөөсөө дотроо их яасан. Тэгээ сүүлийн үед энэ дүүтэй нь холбогдсоноос хойш дүүн тэгэхэд ихчээ хойлоо явъя. Хойлоо хандъя гэхээр тгий гэж бит хоёр их ярьж тэг чи нэг ирээд яа гэхээр би хүүхдтэй хүний гар харж байгаа болохоор тань дээр очиж чадахгүй нэг их чинь очиг л тэгэхээр тэнд явж ин энд явж ин гээл таас Катигийн дүүтэй нэлж аваад хандах хайх бодолтой байсан. Олон жилийн өмнө ч гэсэн хандъя гэж бодсон. 3 жилийн өмнө хахад айгүйх зүудэлсэн. Тэгээд зүудэлчээд ер нь хандъя гэж бодож байсан. Надад ч гэсэн нэг анаа маань явахдаа хаяг өгч байсан. 30-та тийм одоо гэр цагаан утас өгж байсан. Тэрлүүн холбогдох гэж би нэг хуурагч байгаа гуйж орслоо ярьж кадлоо залгасан чинь тэр дугаар болохоор банкны дугаар байна. Манайх юу яахгүй. Банкны мэдээллийг өгөхгүй. Үгүй энэ ингээд Иринагээд ихч дугаараа ингэж өгсөн гэсэн үгүйгээд урд нь бидний Сполон гэдэг тийм тэр хотын би тийм надад ихч маань бичиж өгсөн тэр хаяг байсан. Тэгээ очоод Монголд ирчээд очихт нь надлуу залгаараа гэдгсэн тэрлүүн залгасан чи банкны дугаар гээд ерөөсөө холбогдохгүй энэ олон жил тэгээд хайж байгаа. Хорин 9 жилийн дараа уулзсан эгч дүү хоёр аз жаргалтай байна. Төрсөн эгчигийн өргөө гэртэн өрсөн ган чимэг эгчийнхээ гараас атгаж нүдэн гэрэлтэж сууна.
Смешно говорю, да? Он тебя не понимает, говорит. Ты меня не понимаешь? Ойлгохгүй юм ээ дөө. Ээжийнх нь ихж штэ минийхөө. Тебя не понимает. Ихч байхгүй. Сестры нету. Брат только, да? Ахтай юу? А где твой брат? Ах нь хаанаа? Манай багийнхаа ганчимгийнхаа урилгаар ганчимгийнхаа гэрт ингээд Катя болон Денисийн хамт ирчихсэн байна. Тэгээ Катягийн хувьд Монгол гэрийг их сонирхож байсан. Тэгээ дүүгийнх нь хувьд яг гоё ингээд Монгол гэрт амьдардаг юм байна. Орж ирсэн сэтгэл. Я очень рада, что у меня вообще есть. Дүүгийнхэндээ ирсэнд маш их баяртай байна. Тэгээд миний мах тасархаа бас ээж юм те. Тэгээд бид нар ах дүүс, эгч дүүс гэдэг нь маш их таатай байна. Тэгээд ийм том сюрприз байсан би одоо хөтөл итгэхгүй байна. Тэгээд Монгол гэрт үнэхээр гоё сайхан байна. Сэтгэл өндөр байна. Я рада, что вот так вот все получилось. Денис анхудаа Монгол гэрт орж иж байгаа те? Да. Эхнэрдээ илүү санаа зовж ин яагаад бол санаандгүй маш олон сюрприз байсан болохоор тэгээд эхнэрдээ илүү санаа зовж ин одоо миний сэтгэл бас маш их догдолж байна. Денисийн хувьд яг түрүү камерын ард хараа сууж ирсэн эхнэр нь эхлээд ижийнхээ ах トゥ утай дараа нь анх ах トゥ утай хамгийн сүүлд төрсөн дүүнд гараад ирэхэд яг ямар сэтгэл төрж ирсэн. Уулзалтнууд маш санаандгүй байсан те сюрпризнууд байсан. Тэгээд хамгийн гүн шоконд оруулсан зүйл нь гэвэл төрсөн дүүтэй гэдэг нь хинч мдэггүй байсан. Эхнэр бит хоёр хамаатнуудтай нууцсан гэж төсөөлж исэн. Тэрийг бодож исэн, ярилцж исэн. Сэтгэлээ барьж чадаагүй бас үйлсэн. На заднем фоне. Төрсөн дүүтэйгээ Катя адилхан байна. Сходство есть у них, да. Төстэй байна. Гэхдээ Катя болохоор аавтайгаа илүү ижилхэн байна. А дүү нь болохоор илүү ээжтэйгээ ижилхэн байна. Сестры твои. Моя сестра больше на маму похожа, да? А я на папу? Ты, наверное, да, на папу. Папа похожа я? Хамгийн одоо тулгамдж байгаа бэрхшээл нь хэлний асуудал байгаах. Тэгэхээр Катягийн хувьд бол яхааргүй Монгол охин, Монгол бүсгүй. Тэгэхээр монгол хэлийг одоо ойрын хугацаанд сурья гэж бодож байна уу? Да, я очень хочу, чтобы би монгол хүн, би монгол хэл сурахад маш сонирхолтой байна. Тэгээд эднэртэйгээ чөлөөтэйгээ бас харилцмаар байгаа болохоор би монгол хэлийг сурахыг маш их хичээнэ. Ну, да, я хочу выучить очень. Это мой родной язык, это моя кровь, мое наследие. Одоо ингээд эгчтэй хоёрыг олзолчлаа хэдэлээ. Ганчмынхаа гэрт ирсэн байна. Тайдын минь хувьд бас хэл ойлголцохгүй жаахан хэцүү байна уу? Яаж вэ? Ол нэг ингээд хэл ойлгосдог бол би одоо зөндөлөмээрээ их асуух юм зөндөл байна л да тийм ээ. Ингээл дүүтэйгээ ингээд одоо харах чинь яг л адилхан ерөөсөө хоорондоо адилхан яг л нэг л хүн шиг л байгаа байхгүй нэр харахад. Ямар ч тэгээд нэг аавах нах дүүнэрээ утгаар сайхан Эрдэнэт тийм ээ. Жаргалтанд өөрийнх нь төрсөн нутагт нь яварсан сайхан аваач үзүүлээ тэрнгээр нь сайхан дугуйсан үзүүлээ сайхан ингээд явна да. Түрүү машин дотор Кати хэлжсэн ээж тэрэг явуулахгүй байх ёстой байсан гэж байсан. Яагаад тэгж хэлсэн юм бол яг юу бодогдсон бэ? Мы должны жить там, наверное, где мы родились, Натали. Хамаа хэрвээ ээж бит хоёрыг явуулаагүй байсан бол би Монголд үлдэх байсан, амар хүсдэг байсан. Яг бол Оросд нэлээд хүнд байсан, хэцүү үе байсан. Тэгээд би нас бий түрээд одоо сайхан нөхөртэй, олон үр хүүхэдтэй. Тэгтээ миний бодлогоор бол хүн төрсэн газартаа үлдэх ёстой гэдэг. Би тийм ойлголттой байдаг. С детства я всегда хотела вернуться в Монголию. Хизээ нэг өдөр ийм өдөр ирнэ гэж бодож ирсэн. Өөрийнхөө өргөө цагаан гэрт төрсөн их чигээ ханижилтэн гэртээ бариад ингээд ширээ тойроод хамтдаа аз жаргалтай гоё дурсамжуудыг битэнэ гэд. Ер нь төсөөлж байгаагүй шүү дээ. Ерөөсөө ямар санаа нь багтаагүй. Ерөөсөө ямар ч гэсэн л дээр маань ихч маань ямар ч гэсэн байдаг гэдэг ямар ч гэсэн бол маань аав яах туу бүгдээрээ ингээд бол 88 оны хүн байгаа гэж байнга ярьдаг байсан. Аав бол байнга ярьдаг байсан. Өдөр болгон манай аав ч өөр аягүй хоол цай аягүй дуртай. Тэгингээл ганц цэг охин маань одоо юу яаж яваал хүний газар яаж явдсан бол гэж аягүй ярьдаг байсан. Тэгээ би өөрөө яг хаашаа хандхаа мэдэхгүй одоо хаяг астрас надаа байхгүй. Тэгээ ээжийн ганц цэг одоо аавын дүү 3 ах болсон зургийг жаазан дахтан жоохон бос аягүй үздэг гэсэн. Хэл ойлголцохгүй жаахан хэцүү байна уу? Хэцүү байна. Асаа хөсөж байгаа. Төлөөтэй ингэж бас ярих юм зөндөөл байна. Тэрийн хооронд ч гэсэн нөгөө ярих нэнди юм зөндөөл байгаа. Тийм тэгээ одоо ямар ч гэсэн тэгэл ойлголцсон да. Түрүү ихч чинь машин тэлжих шиг байсан. Хэрүү миний дүү зөвшөөрбөл би ингээд дүүгээ хүүхдтэй ханижилттэй би ингээд авч явмаар байна гэж хэлсэн.
ер нь 100 мөн тэгээд гоё цаг үе бас гоё болоод тэгээд заавал ачнаа. Анчаа түрүү нөгөө уулзалтын одоо ихтэйгээ уулзахаас өмнө шүү дээ. Чи тусдаа өөр студид бидний үйл явдлыг яг телевизийн студид болж байгаа үйл явдлыг хараа суулж байсан. Тэгэхэд их чинь ингээд дүүгээ сайн санахгүй байгаа талаар юу сонссноо. Сонссон. Тэр үед яг юу бодогдчихсэн? Ингээд нэг болохоор ингээд нэг ээжтэй ингээд жоохон байгаад гомдоод байгаа ч юм шиг ингээд сэтгэл бас ингээд хүрдэм билээ хүн. Ягаад миний тухайд хэлээ юм бол жоохон ч гэсэн ингээд цохиулахгүй яасан болоо гэх юм сэтгэл надад төрсөн. Гэхдээ бол тэрэнд бол одоо эмдэглээд ах юм бол байхгүй. Одоо ээжийн минь оронд ээж, аав маань оронд аав орж явах хүн. Одоо яг ингээд гэртээ ачраад ингээд уулзна гэдэг л ерөөсө төсөөлж ч явсангүй. Эндээ бол ямар ч гэсэн хизээ нэгэн цагт уулзах байх. Аав бол тэгдэг байсан. Айгүй хуйлал хэлдэг байсан. Айгүй ганц цэцэг нэг ямар ч гэсэн хизээ нэгэн цагт үгээ хаагаад ороод ирэх байхаа л гэдэг байсан. Хүний эцэг их гэдэг чинь юу нэгээд өрөө хөхтэй совинтай байдаг юм байна. Хоёр охин ингэж уулзна гэдгийг бол өөрхөө өөрөө харж л хийсэн юм байна гэж бол яг их чиг орж ирж байгаа үед бол надад тэгж бодогдчихсэн. Яг студид орж иж байгаа бүх үйл явдлыг харж байсан. Ер нь тэгэл амьд барахт чинь тэгэл өрнөний эцэг их л байд юм байна. Хичнээн ингээ хоёр охиноо ингээд уулзж байгааг ингээ хараагүй ч гэсэн те яг дээрээс бол харж байгаа гэж итгэж जैन тэгээд ямар ч гэсэн хичтэйгээ ингэж уулзж байгаа төлөөгүй баяртай байна. Хоёрыг амар их сансан. Амар их сансан. Дундаас ийм хоёр хөөрхөн хоёр охин цэцэг шиг хоёр юм уу. Тэгтээ хүний амьдралыг одоо юу тохиолдсон би мэдэхгүй л. Гүү гомдоо. Ер нь тэгээд хүчин гэхдээ яг цагаат талаар бас гомддаг юм байлээ. Тэг яагаад ийм хоёр хөөрх юм чи ингээд бас заавал хүний нутг руу ингээ явахгүй. Гэтэ аав нэг ярьжсэн нэг шүүхээс ч гэлөө юунаас ч гэлээ нэг залхсан тэгсэн чинь чи танаа ингээд гэр бүл чинь одоо ингээд Оросын иргшин одоо ингээд Орос руу ингээд явж байгаа маань 24 цагийн дотор таны ингээд зөвшөөрөхгүй бол ингээд ихнэр хүүхдээ чинь буцаанаа гэд. Тэгэхэд л аав сүүл 40 гарч исэн бах таа надад уйлаад тэр үед нь л би ертөнц цэцгийг эргээгээд буцаагаад Монголд нь аваад ирдэг гэж 24 цагийн дотор л очрох байсан гэж. Тэгэхээр ер нь энэ хоёрыг амар санаж исэн байхгүй юу? Яг тэр үйлдэлтэй бас их харамссан байна тийм. Тэгээ одоо тэр өөрөө дотроо нөгөө ирэх хүн нулимсаа дотроо л ингээ уйлаад исэн. Тэр үл надад одоо ингээ өөрөө амьдрал дээр гарч ирээд ингээ ботхоор миний аав дотор амар битгэрээд одоо ялангуяа хүний газар яваа охин хүүхдээ надаас дэрэгдэн байгаа намайг баг ингээд идэж явахаар би ч хамааг аяг санд ийштэй гэдэг идэгээс үн чинь охиноо бол амар санджсэн байгаа шүү дээ. Гэж ганц яг хичиг орж ирж байхад л надад яг ингээд нүдний урдуур яг үзэгдээд исэн. Ер нь хөөрхий ер нь ажуудаагаас илүү нэг гадагшаа гараа явцсан хол байгаа хүүхдээ л илүү санд юм байна гэж бодсон. Хичээгээ телевизийн студи руу ороод ирэнгүүт очоод бүр ингээд тэврээд авмаар санагдсан уу? Бүр ингээд баг ингээд сандал дээрээс баг ингээд өндлцөө тийсэн шүү дээ. Өөрөө мэдлгүй л ингээд уухс гээл баг л. Ер нь сая энэ хэд хоног бол бүр баг хэдэн жил баг хүлээж байгаа юм шиг санагдсан. Ерөөсөө юм ихээсээ гадна ерөөсөө бол очоод бүр тэврээл ингээд бүр ингээд бүр өөрөө ингээд дотроо бодож исэн юм очоод ингээд бүр ингээд чарлаад бахраал хэлмээр санагдсан. Ер нь би ч нэр ихчтэй үе юм байна штэ гэж ер нь айгуу дотроо айгуу тэгж хэлдэг гэж сонссон. Би ч одоо ихчтэй хүн шүү дөрвөр үл хэл даваа явчихсан шүү. Тэгсэн штэ би өөрөө мэдлэг амнаас тэгээ харсан штэ. Нэрэ би ихчтэй хүн чинь тэгээд бодож байгаа жоохон цураг мураг ингээ байхгүй гэхээр хүн чинь бас ингээл бодож байгаа юм чи яна хүний газар миний ихч яаж явдаг бол эмхтэл хүн юм чинь тэгээл хүрх юмтай яаж явд юм бол гэж айвуух боддог байсан. Дүү ган чимгийнхэн гэр зочилсон ган цэцэг сэтгэгдэл өндөр байна. Дүүгийнхээ хүү гэрхлүүлж гэртээ тэднийг зочлохыг урьлаа. Өргөө цагаан гэртэн эгч дүүнар аз жаргалтай мишээж суун.
Тавилан нэвтрүүлэгтэй хамтаагаа ирэх мөн та бүхэндээ маш их баярлалаа. Нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар бол тун удахгүй өндөрлөх гэж байна. ТV8 телевизийн тавилан нэвтрүүлгийн уран бүтээлчид бид нэвтрүүлгийн гол зорилгоо биелүүлж Екатерина буюу ганц цэцгээ эх оронд нь авчирч ээжийнх нь аавынх нь ах дүүтэй бол уулзууллаа. Тэгээд ганц цэцэгтэй манай багийн хамт олноос барьсан хамгийн том бэлэг сюрприз нь бол одоо түүний дүү ганц чимгийг бол уулзуулсан байгаамаа. Тэгээд нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар таныг инээлгэж ойлгуулж тогтлоосан гэдэгт итгэлтэй байна. Дараагийн дугаараараа эргүүлцлаа. Баяртай. Энэхүү нэвтрүүлгийг бэлтгэхэд тусалж хамтран ажилласан Монгол улсын иргэн Шархуу өвгтэй байгалмаа Монгол бүсгүйг эх оронд нь авчрах ажилд чин сэтгэлээсээ тусалсан тавилан нэвтрүүлгийн үнэнч үзэгч Шведийн нийслэл Стокгольм хотод үйл ажиллагаагаа явуулдаг Б Баасанхүү захиралтай Евромон АБ компани хамт олон болон түүний гэргий алгаа өвгтэй эргэцтмаа мөн Сэлэнгэ аймгийн иргэн Бавуу өвгтэй Төгс баяр эн хэрхэст тавилгын үйлдвэрийн хамт олон Алтан гадас ресторан премиум зочд буудлын хамт олонд талархснаа илэрхийлье. 2023 оны ажил үйлсэд нь амжилт бүхний дээдийг хүсэн ерөөе.